Сайн байцгаана уу? Сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Буйны зан үеийн холбооноос эрхлэн явуулдаг хоолой подкастны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн маань дугаараар энэ зочноор одоо сэтгүүлч Монгол Улсын соёлын авиац зүтгэлтэн доктор Галаридгоо маань оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За та сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За бидний урилгыг хүлээж аваад одоо манай подкастад оролцохоор ирсэн танд баярлалаа. Тэгээд хоёлаа өнөөдөр нэлээд өргөн цар хүрээнд одоо ярилцлага хийж танаас одоо энэ сонсогчдод олон төрлийн мэдлэгийг олгох хаа гэж итгэж байна. За хичээе. За Буйны зан үеийн холбоо төрөмс байгууллага нь ер нь Улаанбаатар хотын хэмжээнд оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын гишүүнчлэлтэй ийм төрөмс байгууллага байдаг. За ингээ буйны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын одоо төлөөллүүд байдаг учраас оршуулгын зан үйлтэй холбоотой түүнийг дагалдаж байгаа одоо стандартууд гэдэг ингээд бүхэл төрлийн мэдээллээр гişүүдээ хангаж яадаг мөн одоо сонсогчдыг энэ төрлийн мэдээлэл олгох тал дээр онцгойлон анхаарчдаг ийм одоо төрөмс байгууллага байгаа. Тэгээд өнөөдрийн тав тэрийн ярилцлагын үндсэн одоо чиглэл бол оршуулгын зан үйлтэй нэлээд холбогдож явах баха. Тэгэхээр энийг би одоо энэ тал дээр таныг одоо сонсогчдод олоод одоо гишүүндэд маань өргөн цар хүрээтэй мэдлэг түүхийн талаас нь шашны талаас нь за тэгээ сэтгэл зүйн талаас гэдэг ингээд олгоно гэдэгт бас их итгэж байгаа. Тэгээ одоо юуныхаа өмнө одоо яриагаа хоёлаа үхэл мөнх ус гэж юу юм тийм ээ. Энэ үхэл мөнх усыг одоо хүний амьдралын үн цэнтэй хэрхэн холбогддгийг энэ талаар яриагаа хийх юм уу гэж. Тийм тэгэхээр монголчуудын хувьд бол одоо Бурхны шашнаар бас олон зуун жил одоо явчихсан. Өмнө нь одоо угуул хязгуур шүтлэг нь одоо бөөмөргөл тэнгэр үзлгээд ингээд хоёр том шашнаар дамжигдсан олон зуун жилээр. За одоо сүүлийн үед бол бас шинэ шашнууд бий болчихсон. Тэгээд эдгээр чинь бүгд л цаана тэр шашнуудын чинь сургаал номлол дандаа л бас үхэлтэй холбоотой, мөнх устай холбоотой сургаал номлолууд байдаг. Тэгээд энд бол яг монголчуудын яг тэр нэг эртнээс уламжилж ирсэн одоо талигачаад салхас гүйцэтгэгчүүд юм уу одоо оршуулах тэр зан үйл ер нь одоо энэ үхэл гэдэг асуудалд хандах хандлага бол эртнээс төлөвшсөн тийм ойлголттой. Тэгэхдээ зүгээр шинэ одоо энэ 21-р зууч гэдэг юм тийм ээ. Шинэ нөхцөл байдалд бас эргэж өөрчлөгдөж байгаа, эргэж хармаар бас одоо энэ хотчлолттой холбоотой гэдэг их олон ойлголтууд байна. Дээрээс нь нэмээд одоо нөгөө хүмүүсийн мэдээлэл авах боломж нь өргөн болчихсон. Янз янзын одоо сургаал номлууд бол чөлөөтэй өгдөг болчихсон учраас нөгөө уламжлалт нэгдмэл ойлголт маань бас өөрчлөгдөж сүүлийн үед тэгэл яг өөрөөхөө сонирхсон тэр сургаал чиглэлийхэд дагуул бас энэ үхэлтэй холбоотой асуудал бол хандж явах шиг байна л да. Тэгээ яг хуу дийлэнх хүн амын маань дийлэнх нь өнөөдөр боддын шашинтай. Тийм учраас боддын шашинд одоо энэ мөнх усын тухай юу гэж зааж сургадаг тэрүүгээр бол одоо манай хүн ам монголчуудын дийлэнх нь явж байгаа. Бусдууд нь бол өөрийн гэсэн дээр сонирхсон итгэж биширсэн тэр шашныхаа дагуу явж явах шиг байна. Тэгэхээр энэ чинь юу гэж нэгдмэл байдал, нэгдмэл ойлголт нь байхгүй болоод одоо бол ингээд цаг үеэд нэг олон ургалч үзүүлэгдэх шиг бас ингээд яг энэ асуудал дээр ч гэсэн бас юм олон онцгой санагддаг болж эхэлж байгаа энэ сүүлийн 30 жилийн их том өөрчлөлт юм болов гэж бодож байна тийм. Ер нь бол зүгээр одоо яг өнөөдрийн байдлаар энэ оршуулгын үйл ажиллагаанд хандж байгаа. За тэгээ оршуулгын үйл ажиллагаагаа гүйцэлдүүлж байгаа тал дээр бол энэ нөгөө шашны юунууд нөлөөллүүд одоо төлөвшлөн нэлийн болоогүй байгаа мó гэж харагддаг. Одоо энэ юунаас харагддаг вэ гэхээр одоо нөгөө нэг арга гэрийн улсууд өөр шашинтай их байдаг болсон байна. Одоо эмээ ээж аав нь бол одоо буддын шашинтай байхад өөр хүүхдүүд нь төрөлхтөрийн шашинтай болсон байна шүү дээ. Одоо христийн шашин шүтдэг болсон байна. Бөөгийн зан үйл гүйцэтгэдэг болсон байна. За тэгээ энэ нь өөрөө нөгөө бурхан болсон хүнийхээ хойдын зан үйлийг гүйцэтгэхэд бас нэлээдгүй нөгөө маргалдаа нэг үсгэж байгаа. Одоо тэрийг яаж хийх нь хамгийн зохилтой гэж үздэг вэ таныхаар? Тий, ер нь бол 1990-ад оны нийгмийн өөрчлөлт чинь өөрөө их олон юм дээр
маш том өөрчлөлт авчирлаа шүү дээ. Тэр үгэлэг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлөө, шүтэх бичлэх хэрэгжүүлөө гэдэг бүх юмыг энэ хэрэгжүүлээнд хангаж өгсөн учраас тэр үеэс эхлээд бид нарт бол энэ ялгарлууд их явж эхэлсэн. Яалтгүй цаг үеэд байгаа одоо тухайн үед хоройтой байсан ч байдаг юм уу, янз бүрийн нөхцөл шалтгааны улмаас төдийлөн түгэн дэлгэрч чадаагүй байсан ийм шашны урсгалууд, итгэл үнэмшлүүд бол бий болсон. Тэр нь эргээд яасан бэ гэхээр нөгөө монголчуудын уламжлалт зан үйл сэтгэлгээнд бол бас их нөлөөлсөн тийм ээ. Тэрний нэг илэрхийлэл нь бол ялтгүй оршуулгын зан үйл байгаа даа. Тэгэхээр манайханд ер нь ажиглагдаад байдгийг одоо юу гэдгийг талигаачийг одоо арийнхын ажлыг хэрхэн яаж хийх вэ гэдэг дээр өөр хөрөгийг нэг юм зүтгэдэг, хоорондоо харалддаг, заримдаа бол одоо нэг хэсэг нь ламын хавсаар хийгээд явж байгаад нэг хэсэг нь одоо тэрэнд нь оролцохгүй зөвхөн одоо тэр нэг христийнхээ ёсоор хийнгээл эсвэл бөөгийнхээ ёсоор хийнгээд ингээд ард нь үлдэж байгаа ах дүүс гэж хагаралтаж энээсээ болж цаашид бас үйл ойлголцох. Одоо тэр ураг удам гэр бүлийн хүрээнд бас юм үйл ойлголцолт хагарал үүсгэх нэг юм аюул байгаад байна. Тэгэхээр энийг уулна аль болох тэр эв нэгдлийг хангах тал руу зохион байгуулах хэрэгтэй юм бол зөв бидэнд яг одоохондоо энэ сарыг бүрэлдэж чадаагүй байх шиг байна. Гэхдээ нэг юмыг бол хармаар юм байгаа. Зөв бус орны жишээ юу гэж нөхөр юм олон шашинтай болсон жишээнүүд гаргаж жишээ нь Солонгос шүү дээ. Тэгээ одоо өмнө Солонгос бол яг дайны дараагаар Солонгосын дайны дараа бол одоо хоёр Солонгосын чинь Солонгосыг хоёр байгаа тоотлон зөвлөлт бод улсын одоо иргэшээд үндсэндээ тийм ээ. Уртл нь бол одоо Америкийн соёл мэдсэн ийм хоёр орн болцсон шүү дээ. Тэгээд тэрийг дагаад яг тэр үед бол жишээлх юм бол нөгөө уламжлалт шашныхын хажуугаар бас генистик шашин бол тэнд орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ яг л манайхтай адилхан нөгөө номлогчид маань ингээд яваад хүмүүстэй уулзаад явхаар нөгөө уугуул шүтлэгтэй үнэнч хүмүүс бол тэрийг хүлээж аваагүй. Тэгэд тэдний хооронд зөрчилтэй хүмүүсээ солонгосууд бол бас одоо монголчууд чигийн бүлээцтэй ус биш юм байна. Нөгөө номлогчдыг зодооднуудад бас ингээд байхаар тодорхой эхлэлтэй зэрэг бид нар алга болчихсон. Тэгээ алга болчиход байж итэл нэг 20 жилийн дараа ч гэх юм уу тийм ээ. Тэгээ 10-20 жилийн дараа бол гинт өөрийнх нь хүүхэд аавчтай заавчлаараа би бол одоо юм итгэгчээ би одоо тэр уламжлалт шашнараа явж чадахгүй гэдэг ингээд аавчтай хэлэхээр үеийн хооронд зөрчил гарсан. Тэгэхээр далд байдал чиглэсэн байна шүү. Далд байдал өөрөөр хэлэх юм бол одоо сургууль цэцэрлэг янз бүрийн тэр боловсролын байгууллагууд амжиж явж байгаад тодорхой хугацааны дараа хүүхдүүд нь нас бий төрөнгөтэй уучлаараа би итгэгчээ. Бэлтгэгдсэн байна. Та бол одоо ингээд өөрөөр хэлэх юм бол гадны одоо тэр номлол түгээгчд биш өөрийнх нь үр хүүхдүүд аав ээжийнхөөс хараад одоо ингээд шашны асуудал зөрчлийн асуудал ярьж эхэлж байна шүү дээ. Тэгээд тэн дээр бол солонгосын жишээ сайн. Тэр нь яасан бэ гэхээр их тийм нэгэнтээ өөрийнх нь үр хүүхдүүд ингэж байгаа учраас хөдөө зөвшөөрөөд олон шашнаа хөдөө зөвшөөрч шүү дээ. Тэгээд тэд нар бол нэг зүйл төр бол тохиролцсон байдаг. Тэр нь юу гэвэл за чи өөрөө тэр өөрийнхөө одоо итгэл бишрэлийн дагуу яв. Бид одоо өөрөөрөө явъя. Гэхдээ нэг юмн дээр бол одоо заавал нийлжээ. Тэр нь юу бол одоо нэг талигаачийн өвдөдсөн. Одоо тэр нэг дурсгалыг хүндэтгэх нэг өдөр байна шүү дээ. Тэрэн дээр бол эртнийх ёсоор хийе. Уламжлалт ёсоор хэн ямар шашинтай үл хамааран энэ өдөр бол бид үл яг эртнийх ёсоор юм хий. Тахлын өдөр гэдэг. Бусад өдөр нь бол бусад үед нь бол тэгээд өөрөөрөө яваа гэдэг. Ингээд энэ асуудал ямар ч маргаангүй шийдэгдчихсэн. Яг энэнтэй адил байдал бидэнд одоо яг энэ ялангуяа оршуулгын зан үйлтэй холбоотой гарцаагүй нэг юм ойлголцолд хүрэх шаардлага байна гэж харагдаад байгаа. Тэр нь яаж юм гэхээр уг нь эн чинь талигаач ямар шашин шүтдэг байсан тэр ёсоор нь уул нүдэх ёстой. Өөрөөр хэлбэл бол энэ талигаачийг одоо сүүлчийн замд үднэ гэдэг чинь талигаачийн одоо хүсэл аяг биелүүлэх тэр зан үйл шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр очиод хагаралдаад байгаа ерөөсөө ойлгохгүй байхгүй. Нэгэнтээ тэр хүн хэрвээ талигаач өөрөө одоо Христ итгэж байх юм бол тэр Христийнхээ ёсоор нь буддист байх юм бол одоо ламынхны ёсоор нь тэнгэр шүтлэгтэн байх юм бол бөөгийнх нь ёсоор нь зан үйлийг хийгээл
Тэрэнд нь бол үлдэж байгаа ахын дүүс найз нөхд нь бол зүгээр л яг л тэрийг ямар шүтлэгээс үл хамааран тэр талигаас хүндэтгэл сайхан тэр зам үйлээр нь ичмэр байгаа байхгүй. Тэгэхээр л одоо ерөөсөө орчуулж амжаагүй байхдаа л ерөөсөө зуул өргөн өргөхгүй ингэн тэгнгээл хоорондоо маргалдаал тэгэл тэрнээс бол үе үений үзэн хөдөлцаал энийг одоо бид нар нэн дээр засч явахгүй л чинь хүний өвхөл амьдралд бол мөнхийн асуудал шүү дээ. Энэ мөнгө л үргэлжлэнэ. Тэгэхээр энэ мөнгө үргэлжилж байгаа ямыг бид нар анхнаас нэм хагарал утрлын замаар шийдэх юм бол нөгөө л олон янзаараа хагарч утарсан монголчууд шиг бас нэг асуудал нэмэгдчих гээд байдаг. Тэгэхээр би бол одоо энэ манай подкастыг сонсож байгаа хүмүүст бол уриалмаар л байна. Та бүхэн маань яг үнэхээр одоо талигачийг хүний ёс орн хөндлөж оршуулах гэж байгаа юм бол тэр хүн ямар шашин шүтдэг байсан тэр ёс орнд оршуулж байгаа. Бусдууд нь зүгээр л тэрэнд нь оролцоол дурсгалын үндэтгэл ингээд явцдаг ийм хэлбэр рүү ормоор юм байна гэж нэгдүгээрт нэг юм байгаа. Зүгээр хоёрдугаарт яг нэг үндэсний онцлогтой соёлууд бий болж штэ. Хуучин уламжлалт соёл ба дээрээс нь шинэ соёлууд бий болж байна. Тэгэхээр тэр шинэ соёл маань яаж нэгвэл ерөнхийдөө монголчууд буддын шашинд ороод олон зуун жил болцсон учраас одоо юу гэдгийг нөгөө алтан хайрцаг нээч гэдэг юм уу тэр нэг зан үйлүүдийг бол өөр шашинтай ч гэсэн босгий гэдэг шиг байна. Тий, аль шашинтай байсан яг Христ итгэлтэн за одоо буддистуудын хооронд бол ялгаатай юм нэг нь зуул урайл нэг нь лав харж байгаа болохоос адилхан дотоо бас тэр чинь аль нь ч л утгаараа галзарч байгаа шүү дээ тийм үү. Тэгээд гихмтийн тийм байх шиг байна. Гихмтийн ингээд хоорондоо бас ингээд уусж байгаа нөгөө Монгол уламжлал соёлтойгоо ингээд бас нэгдэж байгаа тийм хэлбэрүүд бас анзаарэгдэж байна. Тэгээ тэр бол мэдээж тэгэл цаашаа хөгжлөний яаж явна тэр үгээрээ явнаас хамгийн гол нь миний түрүүний хэлээд байдаг. Талигачиг бол ямар шашин шүтдэг байсан тэр ёсоор нь л хэдүүлээ орчуулж байгаа. Шашин шүтлгийг л дагах нь зүйтэй гэж. Тэгэхгүй өөрсдийнхөө итгэл үнэмшлийг өөрсдийнхөө сүсэг өвшөөрлийг нэгдүгээр тавиад талигачиг хоёрдугаар тавиад байгаа. Би бол тэгж л харддаг. Миний одоо хардаг үнцэг гэдэг юм бол одоо бид чинь нөгөө нэг энэ буйны ажлаа ихтэй эвтэн найртай байж ер нь бол ижээ аав өвгдээц маань бурхан болохдоо цагтаг одоо хамгийн гол юм бол тийм ээ хоорондоо эвтэй бай гэдэг л одоо хамгийн нандин бүр захиас шүү дээ. Гэтэл энэ маань яг зөвхөн буйны ажил дээр нь бас нэхлэл эвдэгдээд эхэлдэг юм болоо тэгээд тэр тухайн нөгөө буйны ажил дээр одоо тухайн цаг үедээ маргалцсан, чөрчилдсөн санаанд хүрээгүй зүйл нь хүний амьдралын одоо цаашд байнгын одоо насан туршийн бүр одоо үе үлэрсэн тийм асуудал ч болж байгаа шүү. Тийм, тэгэж гүнзгийрэх магадлал асар өндөрлөлтэй байдаг учраас энэ ер нь одоо энэ нөгөө судалгаа шинжилгээ хийдэг тийм ээ. Тэгээд энэ Ахмад настай улсууд нь энийг одоо хэлж ярьж бас зааж чиглүүлж авах зөв юм байна гэж мэдсэн учраас одоо таны үзэл бодлыг нэлээ аюу ягаад олон нийтэд хүргэе гэж хичээсэн юм аа. Тий. Ер нь бол тэгээд одоо бурхан болоочтой холбоотой зүйлсүүд яригдахаар хүний нөгөө ураг удам тийм ээ удам судар тэгээд өр хүүхдийн хооштын заяа мөртөө зайлшгүй холбогдож идэг. Тэгэхээр энэ тал дээр одоо хэрхэн холбогдох хэвээр бид нэр цахиас сургаалаа яаж авч явах хэвээр тийм тухайн буйны ажлыг одоо хийж гүйцэтгэхдээ юуг хамгийн эрхэмлэхийн тэр шашин үйл харгалзаад одоо нэг юм баримтлах зарчим байна шүү дээ өр хүүхдийн. Энэ тал дээр одоо таны судалгаан дээр одоо юунууд судалгааны материалууд дээр яаж одоо энэ тэнгэр үзэлгээд одоо бидний хамгийн өвгдээцийн одоо үзэл баримтлал гэж үзээд байгаа шүү шашин гэхээсээ илүүтэй энд одоо тий хийж гүйцэлдүүлжсэн зан заншлууд юу байна энэ талаар. Тэгэхээр монголч нь өөрөө бол ер нь хүн төрөлхтөн маш эртнээс хүн амьдарсан нутаг тийм ээ. Тэгээд дараагаар нь бол одоо нүүдлийн соёл иргэншил гэдэг тэр одоо суурин соёл иргэншлээс дутхгүй өөрийн гэсэн онцлогтой өөрийн гэсэн өрмөц соёлтой тэр соёл иргэншил бол энд олон мянган жил энэ нутаг дээр оршлоо шүү дээ. Тэгэхээр энэ болгон маань эргээд яг одоо энэ ойлголох зан үйлтэй холбоотой маш олон соёлуудыг үлдээсэн байдаг. Зүгээр энэ талд бол манай археологийнхан бол одоо их сайн их сурвалжуудтай ажилласан шүү дээ. Одоо судалгаа хийсэн, би бол дурууд олсон. Тэгэл одоо хадны сүг зураг мураг янз янзын мэс тэр үеийн одоо нүүдэлчдийн амьдралын хэв маягийг бол
ертөнцийг үзэх үзлийг бол одоо үндсэндээ тэр чулуун судраас бол бас их олон тайлж уншиж байна. Тэгэл хэдэн мянган жилийн асуудал яригдчих шүү дээ. Тэгээд Монголд бол юу гэдгийг нэг үе бол жишээ нь төрүүлэг нь харуулж оршуулдаг одоо шалгуулчин булшны соёлч гэдэг юм уу байж байлаа. Суугаагаар нь оршуулдаг одоо ийм ч соёл байсан гарч ирдэг. За тэгэл одоо өнөөгийнх шиг ингэж одоо тэнэгрээр нь дэш нь харуулж оршуулдаг, хажууд дэш нь харуулж оршуулдаг ч байдаг юм уу. Тэгээд энэ өөрөө ингээд газрын хөрсөнд оршоодог, эсвэл ил тавьдаг гэл ингээд ээлжтэй л энэ соёл солигдол явдаг шүү дээ. Тэгээд ил тавьдаг үеийн одоо тэр зур судлаар гэх юм бол манад энэ бурхны шашин нөтөрсний дараагаас бол энэ соёлын нэлээд төгс юм шиг байгаа. Тэгээд энэ бол жишээлх юм бол нөгөө талигачийн одоо бие зохицоос бол юм үлддэггүй учраас сүүлд нь бол тэр дурсгал гэдэг утгаараа бол юм олдохгүй байна л да. Гэхдээ л одоо газар усны нэр тийм ээ. Тэгээд одоо аман түүх энэ болгонд бол энэ бүгд агуулгадаад явж байдаг. За 90 тэр уламжил саяхны хүртэл ус өдөө орноход бол нэрсэр бол ус хадгалагдсаар ирсэн бас л нэг тийм боломж биш тэл тавьдаг. За тэгэл одоо эсгээд боож тавьдаг гэдэг юм одоо хайрцагдаг гэл ингээл бүгд тодорхой цаг үед дандаа ингэж өөрчлөгдөж явсан нэг соёлын хэв маягаас нөгөө соёл руугаа шилжиж явсан ийм л түүхэн үеуд байдаг. Тэгээд Монголын хувьд бол яг хэвдээ энэ 20-р зуун бол их онцлогтой зуун. Яг бол 20-р зуун гэдэг чинь бид нар жинхэнэ одоо тэр орчин үеийн ойлголтоор улс болох тэр үйл явц бол 20-р зууны эхнээс явсан. 20-р зууны дундуур бол бид нар Улаанбаатар болоод бусад хот суургазуудад суурин амьдралын тэр хэв маяг бий болсон. Түүнийгээ дагаад их олон шинэ соёлууд шийдэх ёстой олон асуудлууд гарч ирсэн. Тэрний нэг нь одоо жишээлх юм бол энэ оршуулгын зан үйл шүү дээ. Оршуулгын газар гэж одоо тусдаа нэгдмэл ийм газрыг бий болох шаардлага гарч ирсэн. Тэгээд тэрийг чинь харахтаа зэрэг яг эхлээд энийг бол ер нь аль ч улс оронд бол эхлээл энэ оршуулгын зан үйлийг сүм хийдэд хариуцдаг. Тэгжсэнээр зарим улс орн бол тэрийн төрн мэддэг болол одоо бол тэгэл дараагаар нь одоо ингээд зах зээл үргэлжсэн янз янзын үед бол ингээд заримдаа төрн мэддэг, заримдаа одоо хувийн хөвшлэн шийддэг. Тэгээ хэн чадах вэ? Тэр нь ингээд хийгээ явдаг. Ийм л зан үйлүүд яваад байгаа. Тэгэд манад бол ялгаа авахгүй шүү дээ. Тэр чинь дэлхийн юм жижигхэн болчлоо, нээлттэй болчлоо. Бүх мэдээлэл ил байна. Монголчууд гадагшаа явж юм үзчнүүд тайлж байна. Тэр хэлбэр тэр хэмжээгээр бас одоо энэ янз янзын шинэ соёлуудыг бий болгож чинь ч гэдэг юм уу. Энэ утгаар нь аваад үзэх юм бол яг одоо энэ оршуулгын зан үйл дээр бол нэлээд их өөрчлөлтийн сүүлийн одоо 21-р зуунд бол бүр онцгой өөрчлөлтүүд гарч эхэллээ. Тийм одоо бүр эрс өөрчлөгдөж байна. Тэгээд цаашдын чиг хандлагыг ингээд эдхийн өөрийнх нь хөгжлийн чиг хандлагыг харах юм бол одоо чинь бүр тэс өөр болоод явчих шинжтэй болчихлоо шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдгийг манай эртний тэр олдруудаас ингээд харахаар за юу гэдгийг хадны оршуулга гайлж байна тийм аа хадаагууд ингээд оршуулчдаг тэр нь одоо зандын шат хадгалагддаг хэл байна. Зориуд зандын шулж байгаад одоо бүр 2-3 жилийн дараагаас ингээд хаад гисээ оршуулдаг тийм ёс чиглэл байлаа тийм ээ. Тэгтэл хүннүүгийн оршуулга одоо шинэ оюун уулын албарууд хэлэх чинь ер нь оюулч хвшилтэй манай чинь хүннүүгийн хэд хэдэн газраас олдрууд болтлоо, баруун талдаач болтлоо, төвдөөч болтлоо тийм ээ. Тэгээд энэ оршуулгуудыг харахад жишээлх юм бол урууга харсан пирамид хэлбэртэй ингэж газрынхаа гүнд одоо бүр одоо яг мөнгө маягтай хийдэг тий байршуулдаг. Тэгэл тэр чинь зүгээр нэг 4-5 метр ухчиж байгаа биш доошоо 12-18 метр доошоо шаталсан юм урууга харсан бунхын хэлбэртэй байгууламж байгуулж ингэдэг болсон. Яг хаа тэрийг манай Эрдэнэтэд бол одоо юу гэдгийг бусад энэ одоо манай баруун талд хүннүг үед бол баруун талдаа байсан хойноо байсан энэ нүүдэлчдээс ялгаатай нь хүннүчүүд одоо ингэж оршуулсан байна. Энэ бол тухайн үеийн өндөр хөгжилтэй 3 орны нэг одоо хүннү хань улс шүү дээ тийм ээ. Тэр одоо хань өрний соёлыг одоо соёлоос санаа авсан бахал гэсэн тийм өнцгөр зүйлүүд ярьдаг болсон байна л дээ. Тэгэхээр ерөөд адил төстэй хэмжээний хувьд том жижиг байгаа болохоос биш. Юуныхаа хэрэг байгууламжид бол бас төстэй тал бий. Тэгэхээр тийм ч байж магадгүй. Ер нь тийм ч байх үнэтэй л дээ. Тэгээ явж идэл чин дараагаар нь ингээл тийм нүсэр байгууламжаасаа татгалзаал тийм ээ. Тий одоо ингээд нөгөө ихсийг бол тэр үед юу гэдгийг уулын тийм ингэр ус голдоорхон тийм газар тэр ихсийн газрыг байгуулж ирсэн бол сүүлдээ ингээд уулын өндөр нуруудын орой дээр одоо энэ экстенцийн онгоныг
оршоодог болох жишээтэй ингээл түүхэн тодорхой хугацаанд өөрчлөгдөөл байгаа юм. Ер нь бол тухайн цаг үедээ одоо аль өндөр хөгжилтэй улсын одоо шинэлэг одоо тэр нөгөө хэлбэр байна те тэрийг ингэж нөгөө тухайн улс орнууд дагаж дуурайдаг байсан л гэсэн үг шүү дээ. Одоо тий угаасаа хүн төрөлхтний түүх тийм шүү дээ. Дэвшлийн юу яаж идэг те өөрсдөө энэ бол юу гэдэг нь уламжилт юм ингээд нэг юм ягштал барих биш. Аль болох л одоо тэр илүү дэвшилттэй сайн гэсэн тэр хэлбэрүүдийг л одоо оршуулгын зангуулч гэсэн хэрэгжилжсэн байл гэж ингэж харах юм байна. Одоо өнөөдрийн 21-р зууны явж гэсэн. Ашгуул шинжилгээ явуулдаг, харилцан бие биенээсээ суралцчихдаг, хэрэгтэй одоо шаардлагатайг дагдаг ийм нэвтрүүлэлт байсан байна шүү дээ, тийм ээ. Тэгэлгүй яг тэгээ монголч нь өөрөө нөгөө юу гэдгийг бид нар бол одоо нүүдэлчний соёлтой улс центр гэж яриад байгаа боловч яг үнэндээ бол нөгөө хотчлтын хэмжүүрээр наваад үзэхээр хүн амын 50-аас дээш өвн хот суурин газар суудаг болчихсон. Одоо үндсэндээ бол манайх бол суурин соёл агентлагтай нүүдлийн соёл агентлагаар хосолсон. Магадгүй ирээдүйд бол суурин соёлын давамгайлах ийм хэлбэрлүү явж байгаа улс. Тэгэхээр энийгээ дагаад ялтгүй оршуулгын зан үйл дээр бол тэр нүүдлийн соёл агентлагаар оршиж байгаа орчин энэ суурин соёл агентлагаар оршиж байгаа орчин хоёр чинь хоёр өөр ийм нөхцөл байдал шаардаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар хүссэн ч хүсээгүй ч нөгөө суурин тал руугаа явж байгаа учраас улс орн маань тэр чигээрээ суурин соёл руу алгуур шилжиж байгаа учраас энэ зан үйл гэсэн бас тэр онцлогийг бол бодолцож хөгжих ёстой. Тухайн дараачийн одоо улс их орны ирээдүйн хөгжилд одоо нөгөө сөрөг үр дагавар үзүүл цаад болохгүйгээр байдалтаар шилжих нь шүү дээ, тийм ээ. Одоогийн байдлаар бол ер нь дэлхийн улс орнуудын одоо хөгжлийн явцад зайлшгүй яг энэ оршуулгын зангуултай холбоотой асуудал нь шинжлэгдээд явсан байгаа юм л да. Тэр нөгөө хотчгийнхаа хэрээр энэ оршуулга нь ингээд л талбай хэмжээнд томорцсон тийм ээ, бас зайлшгүй өөрчлөлтөнд орох шаардлагатай болсон. Тухайн цаг үеийн өнгөрөөцөн энэ ийм юмнууд ажиглагдаж байгаа. Тийм туршлагууд байдаг, өөрчлөсөн шинжилсэн. Тэгэлгүй яг хөө тэн дээр чинь ийм байгаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл наа чи хамгийн том нөлөөлөд байгаа юм. Зүгээр бусад улс орны тэр туршлагыг харахад одоо тухайн цаг үед одоо юу гэдгийг шашиндаа илүү их итгэдэг, илүү их ач холбогдол өгдөг байсан үеийн тэр соёлын ялгаа бол өөр болчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь монголчууд бол бас нэг тийм нэг талигач юмс жоохон сэрвдэг нэг юм сэтгүүтэй. Европынхан бол жишээлх юм бол тэрийг ерөөсөө хамтдаа ингээд дундаа байдаг. Яг л удаа амьд юм шиг харилцаал одоо орсууд морсууч нөгөө оршуулгын газарт нь очиод нөгөө талах юугаа хуваагаад үгээ хэлээл ингээд явдаг. Тэгэд энэ соёлоос улбалаад юу үсч ирсэн бэ гэхээр ерөөсөө тэр чинь энэ Европын орнууд бол энэ чинь зүгээр л одоо тэр соёл хэрэгжлийнх нь нэг хэсэг болгоцсон. Тэнд амралт зугаалгын газар тэнд нарах хэмжээ болж ил байдаг гэх мэтэр ингээд нэг тийм соёл байгаа. Зөв манайхан бол тэр тийм рүү явтал усууд нь л та ягаад бол бид чинь арай өөр менталитетаар томон тэгээд өхөл амьдралын тухай хойт насны шийдэх юм уу төрс хүнсний шийдэх юм энэ тухай ойлголт нь бас нэг яхан өөр учраас арай л өөрөөр явах. Тийм нэлээд их нөгөө тодорхой хугацааны дараа байж болох юм тийм ээ. Нөгөө талдаа миний харж байгаа зүйл ингэж бодоод байдгийг. Одоогийн энэ нөгөө оршуулгын газрууд нь тэгж нөгөө нэг тайван хамтран орших нөхцөлгүй байна гэж боддог байхгүй. Одоо айдастай, хүүцтэй нөгөө эвдэр тоногцсон тийм ээ. Дундуур нь ингээд явж хахтал нөгөө шарилн ухагдсан тоногцсон ясны нэл гарцсан байхад хүн яаж хажуудаа тайван байлгах вэ тийм ээ. Харин эсэргээрээ яг одоо ингээд тухайн одоо хөгжлийн явцад өнөөдрийн одоо шинэ тутам энэ нөгөө нэг оршуулгын одоо эзэнтэй оршуулгын газрууд байна шүү дээ. Одоо тусгаалan хариуцаад хамгаалаад ингээд цэцэрлэгжүүлж байгаа. Энэ цэцэрлэг төрөлнгүүд үлдсэн цагт магадгүй тэр нөгөө нэг Европын соёл тийм ээ. Одоогор мөн одоо тэр цэцэрлэг төрөлнгүүд чинь аав ээж ах дүүсээ иргэсэн хүмүүс одоо ингээд дулаан болохоор байнгын очиж идэг, эргэж идэг, тэнд хүүхдүүдээ хүртэл аваа очсон тэгэл явж идэг байхгүй. Тэгэхээр энэ бол тодорхой цаг хугацааны дараа манад бас бий болох юм болов гэдэг нэг таамаг байна. Энэ оршуулгын ялангуяа Улаанбаатар хот за бус хотуудын би сайн мэдэхгүй нь Улаанбаатарын хотын эргэн тойрны оршуулгын газруудын байдал чинь яасан бэ гэхээр нөгөө социализм гэж чинь яг нөгөө төр хариуцах гэж нэг үзээд үндсэндээ тийм ээ. Тэгээд юуг нь сүултээ бол үндсэндээ л чинь
зөнд нь орхицсон нэг тийм газар зааж өгөөл энэ хавьтлагэл нэг хэдэн цэгүүд тэгэл хүмүүс өөрсдөө очиод газраа авахал өөрсдөө бүх зам үйлээ хийгээл ингээл явдаг болцсон учраас ингээд зөнд нь орхичихсан. Тэгээд одоо нөгөө олон жил өнгөрөх төөсрөг чинь нөгөө халигаачд маань мартагддаг юм байна. Одоо нэг 2-3 үеэс цааш бол ер нь тэгэл одоо ажиллаад байхад бол бас нэг яг тэр одоо юу гэдэг аав ээжийнхаа тэр одоо шарилт хандах хүүгийн одоо гэдэг охиных нь хандлага сэтгэл 3-4 үеийн дараах хүмүүс одоо үр удмынх нь хандлага хоёр бол өөрчлөгдөж шүү дээ. Шал өөрчлөж байгаа тийм ээ. Тэгэхээр тэрийгээ дагаад ингэж чигээ зөөрсөн. За дээрэс нь 90-ад оноос хойш чинь манайх чинь тэгэл ховхолж авч зарах болгоныг зарж болох бүхнийг зарсан тийм ээ. Тэгээд чимээгүй хот гэд нэр өгчихсэн угаасаа өөртөө. Тэгээд тэр чимээгүй хотноос үлдээ ингээд лам юм муудаад төмөрөө одоо юу гэдгийг тэгэл одоо хамаг төмрийг хуулаад төмөрн тушаачсан зарим нь бүр одоо тэр хайрцагных нь модыг хүртэл жижиглээд төлөө болгоод зарж исэн зөндөө юм биш үү. Тэгэхээр ийм замбраагүй байдлаас болоод энэ манай тэр тусмаа чинь эргээд нэг Улаанбаатар маань тэлэхтэй нөгөө чимээг хотод аваад цаашаа тэлчихсэн. Тэгэхээр нөгөөх чинь ингээд хүн амын суушлын бүсэд ороод ирсэн ч гэдэг юм уу. Үнэхээр шийдэхээс болохгүй ийм асуудал бол нэг талаас хуримтлсан байсан. Нөгөө талаас шинэ соёл гэж хэлэх тийм ээ. Одоо та өөрөө түрүүн хэллээ шүү дээ. Одоо ингээд яг ийм засварт хүрээлэнгүүд байгуулад тэнд нь ингээд сайхан мод зүлгэн тариад талигачдын дурсгалыг одоо баян хүндэтгээд ийм одоо ар гэрийнхэн нэрэхэд бол таатаа сэтгэл төрүүлэхээр тийм орчныг бий болгодог шинэ үйлчлэгээ гараад ирсэн тийм ээ. Энэ үйлчлэгээ бол харин одоо ялтгүй цаг үеэ дагсан. Энэ цаг үед бол хамгийн их зохимжтой үйлчлэгээ гэж би боддог. Тэгэхгүй бол бид чинь хуучин дээр уламжлалаар ингээд явах юм бол бас хэцүү. Нөгөө нэг юм нь бол одоо дэлхийд даяараа одоо энэ том хотууд ч нөгөө газрын асуудалтай болчихсон тийм ээ. Газрын асуудалтай болонгууд ийм одоо хэвтэй оршуулгын газар руу босоо оршуулгын газар үсүүлээд одоо улс орнууд яваад эхэллээ шүү дээ. Тийм ээ. 4-5 давхар, 5 давхар, 10 давхар баашингууд барай тэрэн дотор одоо нөгөө шүтэний байрлал ингээд эхэллээ шүү дээ. Одоо жишээлбэл Хонконг шүү юм уу, Япон шүү юм уу, Израиль шүү юм уу, ялангуяа газар нутаг багтаа газрууд. Гэтэл бидэнд ч гэсэн яг үнэндээ Монгол өргөн удам газар нутагтаа гэж байгаа боловч яг Улаанбаатар гэдэг одоо хүн амынхын талан марч гисэн энэ дөрвөн улаар хашигдсан энэ хонхорч нь бол өөрөө маш тийм давчуу орон зай болчиход байгаа. Тэгэхээр энэ давчуу орон зайд бид нар бас одоо энийг яаж одоо шийдэх юм? Ягаад гэвэл ерөөсөө хүн гэдэг чинь өөх төрөх бол мөнгөний асуудал. Баян л нэмэгдэж идэг. Хасагддаггүй тийм ээ. Одоо шуурын шардын юу бол нэмэгдээл ухаас хасагддаггүй шүү дээ. Одоо өндөрлөхийн маань хэмжээ хязгаарлагдмал байдаг тийм ээ. Одоо өндөрлөгтний түүхэнд юу гэдгийг сүүлийн 50,000 жилийн дотор одоо ингээд дэлхийд дэр хичнээн хүн болсон бэ гэдэг тийм судалгаа байдаг юм л та. Тэгэхэд 50,000 сүүлийн 50,000 жилийн хугацаанд 101 тэрбум хүн асуулсан гэсэн тоо. Хэрвээ тэр 101 тэрбум хүнийг бүгдийг одоо өнөөдрийнх шиг ингээд чагсаагаар тайсан бол тэ оршуулсан бол энэ дэлхийд чинь газар байхгүй л шүү дээ. Тийм. Тэгэхээр яг хөөрхөн үедээ бол дандаа ил цадгаа тэгэл янз янзын өөрсдөө тэгээд тодорхой хугацаанд энэ өөрөө нөгөө юугаараа устж алга болчихдаг ч гэдэг юм. Энэнийхээ хүчнэл өнөөдөр нэг болчих шүү байна. Тийм. Тэрнээс ч одоо манай их шиг ийм Улаанбаатар шиг ийм хязгаарлагдмал орон зайтай газар нутагтай ийм орчинд ийм олон хүмүүстэй өдөрцсөн орчинд бол одоо яалтгүй орчин үеийн шийдвэр хэрэгтэй. Төрлөөрийн шийдвэр заашгүй байх хэрэгтэй. Тийм. Тэгээд одоо нөгөө хуучин эзэнгүүдж байгаа мөн үү? Одоо ерөөсөө үр хөвгтөж эргэж таарах юм байхгүй болчихсон. За эсвэл одоо тэгээд үр хөвгтүүд нь өөрсдөө ч бас зарим нь одоо бид нар ийм орчинд байлгаж ирсэн нөрөө бол одоо зөөгөөч гэдэг юм уу одоо ингээд дахиад сайхан орчин үеийн энэ оршуулгын газруудаа дахин оршуул яа гэдэг санаж чаддаг юм шиг байна лээ. Одоо сүүлийн үед тийм тэр чинь бол жишээлх юм бол эдгээр чинь бол өөрөө юу хэлж байгаа хэрэг чинь нөгөө бидний нэг задгаа тавьж ирсэн нэг 70 давхрын ч гэдэг юм уу эдгээр чинь өөрсдөө цагаан даваанаас ч гэдэг юм уу оршуулгын газрууд чинь өөрөө шаардлага хангасан тийм үү. Тэгээ хүмүүс өөрсдөө харж штэ ингээд удаад ирэхээр юм чинь их муухай болдго юм байна, эвгүй болдго юм байна. Тэгэхээр одоо энийг бол бид нар дахиж зам уулын хийгээд чамдарлуулаад одоо тэр
орчин үеийн соёлтой юунд нь ингээд тавьчих юм бол бас илүү буян болох юм байна гэж ойлгодог. Ер нь одоо яг энэ нөгөө нэг оршуулгын энэ байгууллагууд дээр ирж энэ нөгөө шилжүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт хийлгээд орчны өөрчлөлийг гэж байгаа улсууд бол одоо та бидний яг үеийнхэн өөрсдийнхөө одоо амьд зэрүүн чадaltaа тэнхээдээ аваад ирэж явахаа одоо юг дурсгалыг тийм шарилыг зөөлгөө тэгээд дурсгалыг нь маш юм сайхан цэвэрхэн орчинд хиймээр байна. Бидний үед бол ийм байгаагүй учраас тэр сонголт байгаагүй шүү дээ. Ердөө л нөгөө далан давхар нар нь лугаа гаргадаг байсан тийм ээ хаашаа. Гэтэл одоо бол ийм өргөн сонголттой болсон сайхан цэцэрлэг төрөлнгүүд бий болсон. Хажуудаа бүр сүм мэдтэй уншлага намтай газрууч бий болсон учраас бид нэр чадaltaгаа дээр нүүлгэмээр байна. Тэгэл одоо явтай уулзж хахад бол ярьж байгаа нь одоо биднээс хойш бол одоо нөгөө бидний хүүхдүүд бол энийг ингээд тоохгүй шүү дээ. Тийм учраас одоо л хийж гэнэ гэсэн. Дийлэнх олонх нь тийм ярьж ирдэг. Тэгэхээр энэ маань одоо хүмүүс бол энд дасж гэн, даадж гэн, одоо шаардлагатай гэдгийг мэдэрч гэнэ үү л гэж. Тийм амьдралаа сургаад байгаа байхгүй. Ягаад гэвэл юу гэдгийг бидний үеийнх ингээд байхгүй болоод өглөө гэхэд бидний аав ээж өвөө эмээг одоо дараа үеийнх маань холдоод өгч зарим бараад царайг хараагүй мэдэхгүй тийм хүүхдүүд байна. Тэгэхээр бид нар чинь үнэхээр хүний ёсоор хөндлөх үгүй юу гэдэгт одоо нөгөө өөрсдөө бидний үеийнх чинь санаа зовоод эхэлчихсэн. Тэгэл өөрийнхөө чадaltaа дээр боломжтой дээр ингээд бас нэг аав ээжийнхаа ч гэдэг өвөө эмээгийнхаа одоо тий шаардлыг бол ямар ч бас ингээд нэг хүний ёсоор хүндтэй ийм сайхан орчинд залчяал гэж ингэж яаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний цаана бол яг зөвөр бидний нөгөө Монголын уламжлалт сэтгэлгээтэй холбоотой юм яваад байгаа. Тэгээ нөгөө шинэ үеийн залуучуудын одоо амьдралыг ертөнцийг үзэх үзэл бидний үеийнхэн болоод биднээс дэш үеийн монголч одоо ахмадуудын амьдрал ертөнцийг үзэх үзэл хоёр ч бас яхан зөрөөтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол монгол хүний уламжилалт сэтгэхүй бол бусад улс орноос юугаар ялгардаг вэ гэвэл тэр эцэг өвгдийн гал голомтыг дээдлэх ёс мөн үү. Тэгээд тэр удам судрыг чухалд үздэг ийм хоёр юмараа бус тулснаас ялгараад байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр удмынхаа нэрийг сэдэхгүй ургийнхаа одоо тэр муугаар дуудуулахгүй хичээж амьдардаг. Тэр чинь өөрөө эргээд юун дээр аваачиж байгаа нөхдөд тэр орчуулгын зам үйл дээр бас ялгаагүй болчихж байгаа. Энд бол заавал одоо тийм их сайхан сэтгэлд хүрсэн тэнүүн тавуун тийм сайхан шинжин бүрдсэн газар оршоох тийм ээ. Ямар амгалан газар оршоох. Тэгээд тэр нь бол эргээд үүдхийн зөвхөн тэр талиагачаа унтахаас гадна энэ бол эргээд дараагийн үр удамд нь их сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Манай газар шинжих олон судрууд байдаг. Одоо ардын тийм мэдлэг байна шүү дээ. Цогц мэдлэг тий. Тэгээд энд бол одоо гэдэг уулын толгой жийлгэж тавьж гэдэг юм уу. Уулын орой одоо зөвлөвлж дэрлүүл тавьж гэдэг юм уу. Тэгээд одоо өшөө олон төсөл одоо шуурган зан үүдээр үзэгдэж харагдаж байгаа. Одоо ямар нэгэн үзүүлэлтийг бол бэлэгдэж тэрийгэ дандаа сайнаар бэлэгдэж тайлж ярьдагч байдаг юм. Эдгээр чинь бүгд л одоо манай уламжлалт соёл. Тэгэхээр энэний чинь цаана яаж яах нэхэр нөгөө хүний ураг удам гэдэг бол хүн гэдэг чинь ерөөсөө л энэ хорвоод ирсэн зорилго нь бол Монгол хүний хамт шүү дээ. Монголчууд юу гэж үздэг вэ гэвэл хүн бол одоо ингээд ураг удам гэдэг нэг юм тасралтгүй гинжин хэлхээ явж шүү дээ. Тэгэхээр тэр гинжин хэлхээний энэ цаг үеийн л одоо нэг цагийг нь бол одоо та бид хоёр чинь тийм ээ. Тэгэхээр би бол одоо та бол өөрийнхөө удмын би бол өөрийнхөө удмын яг энэ цаг үед өнгөрсөн одоо холбож өгч байгаа. Урд үе дараа үетэй холбож өгч байгаа. Тэр цагирг нь гинжин хэлхээний цагирг нь бол хүн. Тэгэхээр энэ цагирг маань өөрөө яг тэр өвд эцэг сайхан уламжлалын дагаад хүндлээд ингээд яваад тэрийг яг тэр эртний сайхан уламжлалынхаа дагуу ингээд юу гэдгийг эцсийн замд нүдэд оршоогоод ингэхдээ зэрэг надаас хойш өгөжлөх тэр удам болвол тэрний ач хавьяал нэрнэс нэг ийм сэтгэл бэлгэжлийн агуулга бол байж идэг. Тийм учраас л одоо энэ оршуулгын зан үйл дээр ач холбогдлогддог. Одоо манайхаа чигээр үгийг их буруу тайлбарладаг. Утга агуулгын гажуудуулдаг юм болчлоо шүү. Тэр үтгийг л юу гэдгийг эсрэг утгатай үг нь хүртэл одоо үг хүртэл эсрэг утгатай болдог болсон тийм үү. Өнөөдөр бид нар юу гэдгийг жишээ нь
би нэг хоёр үгэнд их дургу төгсөн мэтлээ өөрөө хүртэл одоо сүүлд өөрөө мэдлгүй хэрэгддэг болсон байгаа. Айгуу гэж үг байна, аймаар гэж үг байна. Аймаар гэдэг нь үнэхээр аймаар юм л хэлэх ёстой шүү дээ. Тэгэхээр аймаар гоё гэж ярихаар ч одоо юу гэж ойлгох вэ? Тэгээд одоо бүгдээрээ л маш гоё гэдэг утгаар нь ойлгодог болчихлоо шүү дээ. Айгуу гоё гэж ярих тийм үү? Тий. Тэгэхээр тэр чинь айгуу гэдэг үг нь өөрөө бас л их гэсэн утга агуулдаг болоод одоо тийм үү? Эсвэл мундаг одоо гэдэг ч юм уу сайн хүч нэмэгдүүлсэн тийм тодтол үг болоод төвөрчдөг. Яг жинхэнэ утга нь бол таагүй, онцгүй гэсэн агуулга явж штэ. Яг энэнтэй адилхан энэ манай соёл иргэншлийн нүүдлийн болоод суурин соёл иргэншлийн шилжилтийн бас зэрэгцэн оршиж байгаа ийм цаг үед бол ийм үгийн утгууд бас шилжиж байгаа шиг байна. Тэр нэг өндөр харагдаж байгаа шинэ яс хөндлөлцүүлэх гэж үг. Тий. Тэгэхээр яс хөндлөлцүүлэх гэдэг үгийг одоо манайхан чинь бараг л одоо тэр юунд шарил дотор хавж байгаа ясал өндөгээд ирэх юм шиг утгаар яриад байна шүү дээ. Тий. Энэ чинь бол өөрөө шилжсэн утгаар хэлж байгаа үг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүний ясыг хөндлөлцүүлэх асуудал биш. Эцэг өвгдийнхөө нэрийг муугаар дуудуулж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдгийг намайг ихэл одоо миний өвөгийн ч гэдэг юм уу, миний аав ээжийн ч гэдэг юм уу нэрийг надаас болоод муугаар хэлэх юм бол тэрний хүүхэд галаарэ гэж одоо ёстой нэг тийм ингээд муугаар хэлэхэд л хөрхий тэр нэрэн дуудаж байгаа эцэг өвгдийн маань сүнс болоод одоо тэр үндийг бас жирэх сүнс болоод одоо тэгэл бас тэнд өндөрлөцчихэд байна. Өндөрлөцчихэд байна. Тэрнээс тэр бол яс биш шүү дээ. Тэгэхээр тэрийг ясыг өндөрлөцүүлэх гэдэг ялцмут одоо ерөөсө тэр яг тэр утгаараа болцсон. Тэр шууд утгаар нь ойлгодог болцсон. Тэгвэл гэтэл энэ хамгийн хүндтэй юу бол ер нь энэ хүн төрүүлж явах их барьж авах. Хүнийг одоо энэ эцсийн замд нь өдөх. Энэ хоёр ч нь бол хамгийн тийм хүндтэй буянтай ийм үйл байдаг болсон тийм үү монголчууд. Тийм ч учраас одоо юу гэдгийг хүн бурхан боллоо гэхэд тэр хүний жил одоо усын үзээд ивэл хүнээр нь ингэж одоо гар хургуулдаг, яс төртөгөр гар хургуулдаг. Тэгээд тэрийг бол яс барина гэж ярьдаг. Энэ яс барина гэдэг чинь бол ерөөсөн маш хүндтэй. Тийм ч учраас тэрийг одоо хэдий залуу хүн магадгүй одоо тухайн нөхцөлд бол ингээд оршуулга явахад маш бага залуу хүнээс ч гэсэн одоо тэр эхэлж хөндөхтэй жил усан таарч болно. Тэгэхэд тэр хүнийг бол бүр хоомор аваач залаад тэр хүнд чинь одоо бэлэг хатгаан бариад аав юм нь одоо насан турш хүндэлдэг. Аав юм ясыг болсон хүн шүү гээд нөгөө хүнийг бол ингэж өргөж хүндэтгэж явдаг ийм соёл байлаа шүү дээ. Тэгэхээр энэ минь бол өнөөдөр нэг тийм залуучууд бол энийг нэг ач холбогдлохгүй ойлгохгүй байх шиг байна. Тэгтээ хүн тэгэл нөгөө насныхаа ирэхээр тэгээд явж байгаа л угаасаа ухаардаг л та. Ахмад үеийнхэн бол мэдээж сайн мэдж байгаа. Тэгэхээр ийм хүндтэй үйлийг хийж байгаа гэдэг утгаараа бол бас энэ манай буйны байгууллагууд бол их маш тийм бид бол хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, талархах хэрэгтэй юм байгууллагуудаа тэр тусмаа хуучных шиг юу гэдгийг зүгээр ингээд нэг зааж өгсөн зэрэг дээр ингээд аваачаад нэг өөртөө зан үйл үлчиж байгаа шиг чинь дараагаар нь тэр талигаа чинь дурсгалыг хүндэтгэж байна, тэнд зан үйлүүд хийж байна, цэвэрлэж байна. Тийм үү тэгээд мод чулуу тарьж байна, цэцэрлэгжүүлж байна. Тэгээд өөрсдийнх нь өмнөөс бүх одоо тэр орчныг цэвэрлэх, тогтчуулах ажлыг хийж штэ. Тэгэхээр энэ бол өөрөө маш чухал гэж ингэж л харагддаг штэ. Тэгэхээр одоо манай одоо энэ буйны байгууллагад ажиллаж байгаа ажилчид хүртэл өөрсдөө тэр их нөгөө хүндэтгэлтэй ажлыг хийж байгаа гэдгээ бас ухамсарлах хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай байх нь шүү дээ. Тэр нь хамгийн түрүүнд данаахан бол тэрийг хүмүүстэй л ойлгуулах хэрэгтэй байх. Яг л үнэхээр хүндтэй ажил. Тий. Ер нь бол одоо тодорхой хэмжээнд хилдэг ярьдаг боловч тийм ээ. Одоо таны зүгээс ингээд ёс уламжлалтаа уяад ингээд тайлбарлаж өгнө гэдэг бол бидэнд бол маш чухал л да. Ер нь за тэгээд одоо түрүүний таны ярианд дондос би яваад бид нар одоо нэг ингээд тавт өрөөд нэг цаг үеийн хэлхээсэ гэдэг ингэж шүү дээ. Тэгэхээр бид бас өөрсдөө их хариуцлагатай байж энэ одоо уламжлагдаж ирсэн зан уул тэр өвгдээцээ хүндэтгэх энэ ёсыг одоо уламжлуулж өгч анх нь бидний үүрэг болоод байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ дараа чи удам одоо өөр хүмүүсд хангалтгүй байна л гэх юм бол бид одоо тэр нэг тий ойлгуулах, таниулах үүргээ
бид тийм хангалттай биелүүлэхгүй байна л гэж ойлгож байна. Тэгээд энэ дээр бол хамгийн гол нь яг хэвдээ зүгээр яг энэ Монгол өв уламжлал ёс уламжлалаа ингээд бодно гэх юм бол бас хоёр талтай хандахгүй болохгүй. Шинээр өсөж байгаа нөхцөл байдал. Шинээр одоо бүрдэж байгаа соёл гэдэг юм дээр тэр үндэсний язгуур юм хэрхэн юуг нь одоо авч үлдэх үү, юуг нь орчин үеижүүлэх үү гэдэг юм маш сайн бодож ээж амин сүнс энэ бол ерөөсөө алдагдуулахгүйгээр орчин үеижүүлэх ёстой гэж боддог шүү дээ. Тэрэн дээр жишээлх юм бол юу гэдгийг бид нар ягаад талигачийг тэгж их орших газарт нь ач холбогдол өгдгийг, тэр зан үйлд ач холбогдол өгдгийг, тэгээд дараагаар нь одоо тэр хоочин буян гэж ямар их ач холбогдол өгдөг юм бэ гэдэг чинь эргээд нөгөө л тав тэр ярьсан нэг ургийн алтан хэлхээ гэдэг юмны чинь асуудал үүсэж байгаа шүү дээ. Халигач улиртай тэргүй одоо нартаас явчихсан. Тэр үнийг бол одоо ингээд сайхан сүнсийг амьдлуулах юм бол дараа үеийн хандаа хооч үедээ одоо ивэлээ өгнө л гэдэг ийм л ойлголт сэтгэхүйгээр бид нар ч бол тэр хоочин буйныг асар хийдэг. Тэгээд тэр хүнийг өгдгийн тэнд 90 монголчуудын дээр нэг энэ бурхны шашинч бай, тэр бөөмөр хөлмч бай, ер нь эртний их сайн хийж чаддаг бас нэг юм бол энэ янз бүрийн тэр тэнмэл сүнс хүмүүс одоо юу гэдгийг ингэж хийм энэ болох тэр замуудыг их сайн хааж чаддаг. Үнэхээр одоо тэр очих хөстөө газарт нь хүргэж чаддаг тийм төгс идэг бас юм. Тэгээд нөгөө нэг юм нь бол өөрсдөө бүгдээрээ ингээд юу гэдгийг тэр талигачийн өхөн оршоодог газар мазрыг ч одоо жишээлх юм бол их нандин шүү дээ. Тэр дээрээс нь өнгөхгүй тийм үү хөлөөс нь очин ч гэдэг юм ингээл маш хүндэтгэлтэй. Ийм юм бол орон нутгад нөөч гэсэн байж л байгаа тийм. Зүгээр хотчлтын сайн тал бий, сар тал бий. Нэг сар тал нь бол бас энэ өхөл амьдралын асуудалтай ялангуяа энэ оршуулгын юм дээр бол бас тийм урд өмнөх шиг тийм хүндэтгэлтэй хандахгүй байгаа тал бас бий л дээ. Ямар тал эднээс ч одоо талигаач тийм одоо хайрцагнах нь модыг хаглаал нэг хэсэг чинь төлөөний мод болгоод зарж байлаа шүү дээ. Төмрийн хуудтал, төмөр нь тушааж илээ тийм ээ. Тэгэл одоо тэр чулуугийн аягүй бол ашиглаж болдог бол зөөж явал ашиглах байсан байлгүй жишээ. Гэх мэт ийм хүндэтгэлгүй юм байсан. Тэгэхээр энэ дээр бол харин би сүүлийн үед энэ талан давхрын энд чинь нэг 2-3 жилийн өмнө нэг хэсэг газар чөлөөлөөд тэр чинь нэг станц байлаа шүү дээ. Тэгэхгүй тэр чинь зөв шүү дээ. Бид нар одоо ингэж газар ашиглах хэрэгтэй. Одоо дахиад тэнд ингээд нэг юу үргэлжлээд явж явах шиг нэм цэцэрлэг төрөлн болох ажид явж явах шиг тэгээд энэ зөв шүү дээ. Бид нар хотын төвд одоо яг тэр хаяанд нь тулцсан тал талаас нь гэр хороолт ингээд хүрээлчихсэн. Ийм орчинд бол бид нар тийм одоо аимшигтай дүр зурагтай нэг л ерөөсөө үлдээж болохгүй. Тэгэхээр энэ дээр бол Монголын төрч гэсэн анхаарч мөнгө төгрөгийг гаргаж бид нар зам тавина гэж яриад байгаа тийм үү. Тэгвэл зам тавьдаг юм бол бас одоо энэ газрыг ч гэсэн ингэж орчин үеийн цэцэрлэг төрөлн болоход тодорхой хэмжээний мөнгө гаргаж явах хэрэгтэй. Хот нь гаргана уу одоо засгийн газар нь гаргана уу хамаагүй байхгүй шүү дээ. Энийг бол яагаад гэвэл энэ чинь Монгол улсын нийслэл 21-р зуун тэгээ энд монголчуудын бараг хал хувийнэндээ амьдарч байна. Тэгээ хот маань өөрөө ингээд бас их за яг зохион байгуулалт муудаач гэсэн бас их өнгөө засч байна. Маш олон барилга баашинтай орчин үеийн хот болж өөрчлөж байна. Хүн ам ихтэй болчлоо. Тэгээд эрэхтэй зэрэг энэ чинь нөгөө газрын асуудал дахиад тэр газар орчин бүхэл юм тоглог байх хэрэгтэй. Заашгүй сайжруулалт хийх бол тийм. Тэгэхээр тоглог байх хэрэгтэй. Бусдын өмнө нүүр улаахааргүй бүхэл юм тийм байх хэрэгтэй гэдэг утгаараа бол одоо бас энэ оршуулгын газар цэгцэлмээр янзлмаар л харагддгийг тэгэл тэнцсэн модын тариал тийм ногоон байгууламжийг хийгээл хүмүүс нэгтэй тата ингээд очоод үйлчлүүлэгч гэснээр сэтгэл дүүрэн байх ийм л орчныг бий болгомоор байгаа. Зөвөр нь зарим улс орн бол яг тухайн ард түмний соёлоос болоод байгаа. Зарим улс орн бол одоо энэ чинь бүр их сонин яг тийм мэдээж та аялал жуулчлалын бус болгоцсон газрууд байна. Тэгээ энийг зүудээд харуулад ийм гэдэг ингээ явж явах юм амралтын газар болгоцсон байцгаа жахан тэгэл тэндээ очоод амраа суугаал хүүхдүүд нь ингээл гүүгээл дугуймгоо онц одоо тийм оршуулгын газар бусд улс орн зөндөө байж байгаа. За тэр жаахан манай соёлтой жаахан манайх бол тэр соёлыг өөр юмшилт бас удах баг. А зөвхөн би жишээ нь урд хятад явж байгаад хиний күнзий ой үзнэ гэдэг хөтөлбөрт орчиж. Тэгээ күнзий ой гэхэр хүнсэж яхад одоо бүгдээрээ мэдэн штэ. Күнзий ой гэхэр яадаг юм бол одоо энэ нөхөр мод энэ тариал тэр нэг түүхэн болцсон багтаа гэдэг.
Яваад утсан чинь балууныхан тэнд юу байх вэ? Тэнд чинь нөгөө күнзийн удмын нөхдүүдийг оршоод газар аваа. Ааха. Одоо тэр бас нэг юм цэцэрлэг түрээлэн маягийн те баахан суурахтай юутай баахан хөшөөтэй суурахтай тийм л юм байна л да. Одоо оршуулгын газар байна. А тэгэхдээ тэрийг нөгөө күнзүүдэд дүүхэн хүн тэгээд тэрний одоо ураг удмынхан оршоосон гэдгээр ингээд аялал жуулчлалын бүс болгоо. Хөтөлбөрт оруулсан. Тэгэхээр тэр ингээд л улс болгон өөр өөрөөр шийдэж байна л да. Харин тийм. Манайх одоо би бас Шанхайд явжгаад тэр нэг уршлагын газар нь ер нь бол юу юм бэлээ. Одоо нэг талдаа оршуулгын газар гэдэг өнцгөөс бид нэр хараад байгаа болохоос тэр тухайн улс орны түүх яваад байгаа байхгүй. Тэр нөгөө түүхэнд үлдсэн одоо нөгөө мундаг улсуудынхаа намтрыг тэр газраар явж байхдаа танилцуулаад байгаа байхгүй. Одоо бодвол би тань тэр күнзийн яваагаар тийм танилцуулга хийгдсэн баг гэж одоо тань күнзийдээ хүн одоо тэрээс тийм амт амьдэрсэн ийм тэгээд ингээд тэгэхээр одоо жишээ нь хөрхийн манай нөгөө алт үлгэн шүү дээ. Одоо манай тийм байх хэвээр газар бол гэтэл бид нөгөө анханасаа сайхан тогтчулж чадаагүй ийм учраас одоо тэнд хүүхдүүдийг авчиад түүхийн хичээл ороход нөхцөл нь бүрдэхгүй байгаа даа шүү дээ. Тийм учраас л тэнд одоо уг нь бол аваачмаар тийм ээ. Энэ одоо манай тэдэс тэдэн оны төрийн тэргүүн ийм хүн байсан. Энэ хүн ийм имийг бүтээсэн Монголд ингэж гавьяа явуулсан гэдэг ингэ явах хэрэгтэй байтал энд манайх тийм нөхцөлийг урьдчилж харж чадаагүй. Тэгээд одоо бол мэдээч хэрэг одоо араас нь төр засаг манч одоо энэ хойч ирээдүй манч тийм юм хийх байх л та. Тэрний чиглэл болов гэж би одоо өөрийнхөө хувийн зүгээс бол энэ 70 давхрын оршуулгын газрын энэ үлгэн шилжүүлэлттэй холбоотой ажлыг хараад байгаа. Тэгээ энэ яриа явсан дээр би танаас юу яа гэж бодоод одоо монголчууд ингэж ярьдаг ш нөгөө за тэдний нөгөө аав ээжийнхаа ажлыг одоо тэр нөгөө юуг маш зөв хийсэн гэдэг. Тийм учраас эдний үр хөвгүүд сайн явж байгаа. Тэрнээсээ хойш л их сайжирсан. За эсэргээрээ тийм ээ. За тэрийг л нэг боруудуулсан юм да. Тэрнээс хойш л эднийхээ өөдөл сүнгүүдээ гэж ингэж ярьж байгаа яриануудыг одоо мэдээж нилээдгүй сонсч ийсэн. Монголчууд гэж бодохоор монголчууд гэдэг нэг өрх айл юм аа гэж бодох юм бол одоо өнөөдрийн тэр алтан үлгийн маань бол бидний нөгөө өвгдээц яг л нөгөө эрхэмлэг хүндлэд байж ах хэвээр улсуудаа тэнд ингээд хүндэтгэлгүй байгаа маань улс их орны одоо өнөөдрийн энэ байдалтай уялдж байгаа ч юм билүү гэж би бол дотроо зүгээр бас боддгийг. Би алтан үлгийн бол ерөөсөө нөгөө Монголын ялангуяа 20 дугаар зууны Монголын хамгийн сор улсан хүмүүс улс их орныхоо төлөө ард түмнийхөө төлөө хамгийн их хүчин зүтгэл гаргасан гавьяа байгуулсан хүмүүс л одоо тэнд оршоодог. Төр засгийн тэргүүнүүд төр нийгмийн зүтгэлтнүүд тийм урлаг соёлын болоод бусад салбарын одоо амрал алдар гавьяатай хүмүүс оршоод газар. Тэр утгаараа энэ чинь түүхэн дурсгалт газар мөн. Тэгэхээр энийг бол бид нар үнэхээр орчин дээр хашаа хороог нь орчин үеижүүлээд одоо тэнд орчин нөхцөлийг сайжруулаад тэнд очиход одоо тэр хүмүүсийн сайхан намтар дүүхийг бүтэйлэхэд одоо нэг захимарч болсон дэлгэсэн дээрч гэсэн ингээд үзээд сонирхсон хүнийхээ дараад үзэхдээ намтар дүүх нь гарч яадаг гих мэтэр ингээд хийж болох байхгүй. Тэгэхээр бол энэ чинь өөрөө хүссэн хүсээгүй танин мэдхэн маш чухал ач холбогдолтой болно. Тэр хэмжээгээр хүндэтгэх тэр газарт хандах хандлага гэсэн өөр болно. Тэгэхээр ийм соёлууд бол бид нар хийх ёстой байна. Тэрийг бид бүрдүүлэх юм бол одоо тэр нөгөө урд одоо өвдөц тэр төрийн нийгмийн зүтгэлтнүүдэд тэдэнд хандах хандлага тэдний одоо хийжсэн үйлсийг тэмээд зөвөр ойлгох энэ нөхцөл нь одоо энэ ирээдүйн хойч үеийнхэн бас бүрдэх юм гэж би бол одоо бодоод идэгий. Тэгээд одоо маш сайхан болоосоо л гэж боддог. Тийм, ер нь 20 дугаар зууны эхээр 1920 хэд онд л одоо Монголд нэвтэрсэн нэг соёлч нь бол энэ оршуулгын энэ Орос маягийн, Европ маягийн оршуулгын зам гош шүү дээ. Тийм, тэрнээс өмнө бол монголчууд ч тэгэл хүрээний аган дээр ямар байдаг гэлээ нөө хүний маханд зоолсон нохоонууд ингээд байж идэх гэж ярьдаг, ил тавьдаг. Хөвчлэн ил тавьдаг. Тэгэл тэрийг очиод нохоо шоуны дэл байж идэг нэг тийм нөхцөл байж яасан. Тэгээд ороод онцлоод жанжаа Сүхбаатараас эхлээл одоо онцсондээ ийм
Европ бусаар орчуулга юмуд бий болж ирсэн бунгалдаг асуудал, орчин үеийн маягаар бунгалдаг тэр асуудлууд яригдж байна тийм үү. Тэгэл Монголын түүхийн маш том явуулалт төрөд байж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар үнэхээр одоо орчин үеижүүлж сайжруулах хэрэгтэй Монгол төрийн үүрэг байна. Зүгээр одоо сүүлдээ чинь аргаа ороод төрийн үүргийг одоо хувийнхан хүртэл хийгээд зарим нь явж л байх шиг байна. Тэгтээ бас төр зайлшгүй оролцох хэрэгтэй, төр анхаарах хэрэгтэй нэг бол энэ байх. Би зүгээр зам тавьж болно хажуугаар нь. Тэгэхээр зам тавихтаа бас эргэн тойрных нь түүхэн дурсгалт газруудаа бол бас давхар сайхан тогтчуулаад орчин үеижүүлээ явцдаг ийм соёл руу бас монголчууд маань яваасаа гэж боддгийг. Ялангуяа Улаанбаатар шиг ийм чинь нэг алганы онгор шиг ийм л байрлал дотор тэлэх боломжгүй. Тэгээд энэ жижигхэн орон зай дээр бүх газрыг хөвчилчихсэн. Үндсэндээ тэгээд газар байхгүй болчихсон ийм орчинд одоо бид нар мэдхгүй дараа ирээдүйн оршуулгын юу гэхэл би одоо нэг хэдэн цэцэрлэг түрээлэн маань ингээд газар нь дуусчихаар яах юм бол гэж гайхал байдаг шүү дээ. Тэгэл тэр бол мэдээж төр юм чинь бодож идэг үл. Эсвэл одоо бус улс орн шиг тэгээд ийм босоо юуныхаа юм руу орох юм уу? Өөр юм яах юм уу? Зүгээр одоо чандралдаг гэл одоо нэг энэ юу бол жишээлх юм бол манайхан шиний юм гэж яриад байгаа байхгүй юу? Тэгвэл яг үнэндээ бол чандралнууд чинь монголчууд байсан л зан үлийн нэг. Тэр жишээ нь тэрний чинь хамгийн тод жишээ нь одоо бидний үг хэлгийн дотор хүртэл байж байгаа шүү дээ. Үхэл үнс болно гэж. Үхэл үнс болно гэдэг чинь угаасаа чандралдаг байсан байна. Нас урахт нь одоо чандралаад тэгээд тэр үнсийг одоо ямар нэгэн байдлаар одоо тэр оршоодог болсон. Тэр л үг чинь монгол хэлний дотор байж байгаа гэдэг чинь угаасаа энэ бол тийм шин юм биш. Зүгээр эргээд хуучин байсан мартагдсан тэр соёл маань эргээд ороод ирж байгаа л гэсэн. Тэгээд яг энэ чандралах дээр бол харин ч одоо нэг зай талбай хэмнэдэг тэгээд одоо тэр хадгалах боломж нь авсаархан гэдэг их олон давуу талууд байгаад тах шиг байна. Тэгэхээр энийг бол бид нар энэ соёлыг нэлээд түгэх ёстой. Ягаад гэвэл одоо нэг л мэдхэд ингээд газраа ингээд тэлэл өнөөдрөх шиг ингээд зэрэгцүүлэл юм уу гинэгээр нь яваад ах юм бол өдрийн оршуулгын газар болон суурин газар чинь энэ хот нүгүүд явчихгүй учраас маш хэцүү байхгүй ерөн дөрөндө. Тэгэхээр тэрийг харин ингэж бага орон зайд яадаг гэдэг утгаар бол би болон чандралахыг бол их дэмждэг байгаасаа манайхаа ер нь аль болох тэр соёл руу соёлыг одоо эрхэмлдэг болоосоо гэж боддог. Тэгээ ер нь бол яг хэвдээ тэр нэг ламын ч гэдэг юм уу одоо за ерөнхийдөө ихэнхдээ ламнар л нэг шинжээ энэ төр гаргаад байна шүү дээ. Тэгээд ер нь тэр ёсороо бол мэдээж үнэхээр одоо чандралж болохгүй ч гэдэг юм уу гадаас арчсан ч гэдэг юм уу тийм тохиолдол байдаг байх л да. Тийм нөхцөлд нь одоо юу гэдэг газарт нь оршоод зам бол ингээгээл үлдсэний нь болж өгөөл үлдсэн бүх юг бол дандаа чандралдаг байх юм бол одоо ирээдүйд хэрэгтэй юм даа гэж би боддог. Ер нь бол одоо оршуулгын зан үйл гүйцэтгэлэхэд түрүүн бүр ярианы ихэнд хоёлаа ярьсан нөгөө альч шашинтай байсан. Яг монголчуудын хувьд бол өнөөдрийн байдлаар бурхамлаачийг нутаглуулах бол зайлшгүй л алтан саваа нийлгэж байгаа. Ер нь тэгэхээр тэр алтан савн дээр одоо үзэж харснаа юу яагаснаар буудгаар бол буддын нөгөө гүн ухаан судлаач нар бол зурхай судлаач нар судалгаа хийж үзсэн юм байлээ л дээ. Энд дээр бол тэр 100-ны одоо нэг 80% нь бол чандралж оршуулахад боломжтой байдаг. Нийт нас орж байгаа улсуудын 20% нь бол одоо ер нь боломжгүй галд бол бүр харш байдаг юм а гэж л тоон юу судалгаа танилцуулсан байдаг юм лээ. Би олж уншижсэн. Тэгээд энүүгээр тийм 80% нь бас нэг ингээд илүү бага орон зайд гэдэг утгаар нь илүү тийм орчин үеийн гэдгээр нь шийдэхэд бол их л юм шийдэх. Боломжтой л гэж үздэг юм байлээ тийм. Одоо ер нь бол тэгэхээр яг энэ оршуулгын зан үйлийн гүйцэтгүүлэх тэгээд энэ нөгөө нэг хотчлолт одоо энэ нийгмийн соёлыг нэвтрүүлэхэд тэр тусмаа одоо энэ бурхны шашинтай, буддын шашинтай хүн ам дийлэнх алган оршлог манайх шиг улс оронд бол бурхны шашинтнууд тэр тусмаа одоо зурхаачд маань нэлээд өрөг оролтой хариуцлагатай ухамсартайгаар хандах юм бол энэ сөрөг үр дагаврууд бол багасах том боломжтой л гэж. Тэгэлгүй байна. Ерөөсөө бид нар чинь бүгдээрээ л энэ хотынхоо хөгжилд анхаарах хэрэгтэй. Хүн болгонд өөрийнхөө чаддгаар л одоо зөв шийдлүүд тэгэл гаргаж явах хэрэгтэй байх. Одоо Улаанбаатар хотын ирээний хувьд би бол тэгж бодож байна. Тэгэхээр энэ манай
талигачдын одоо энэ оршуулах зан үйлийг гүйцэтгэх чухал үүрэгтэй байдаг ламнар зурхаачд бол ялтгүй л бас дандаа энэ талаас нь ирээдүгөө харсан тийм байдлаар асуудаг бас шийдчихвэл болон зүгээр л дээ. Тэгэхгүй бол тэгэл энэ тэндгүү одоо эргэн тойронд нь бүгдийн тойрсон баахан олон том жижиг оршуулгын газрууд болчдөг. Тэгээд энэ хожим тэгэл нэг тийм талигачдын хүрээл үссэн юм л хот болчихгүй шүү дээ манай чинь. Тийм тэг хэрэг байгаа мүү юм уу үнэхээр нь одоо энэ ажлаа мэргэжлийн төвшөнд одоо судалгааны үндэстэй ирээдүйг харсан төлөвлөлтөөр одоо зохион байгуулж байгаа хүчин чадал сайтай тэр компаниудаа одоо энэ ажлыг хариуцуулаад төр тэгээд одоо хоёрын хооронд нэг тийм жижиг юунуудаа бол ус зэгцлэмэр л харагддаг. Яг бол манай салбарч гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо өвөл мэдээллийн хэрэгслэх миний хамгийн их харамсдаг юм бол Монголд бол нэг 3 том сонин, нэг 3 том телевиз гэх мэтэр нэг юм зөвхөн өвөл мэдээллийн хэрэгслүүд байгаа л энэ олон жижиг хүч тарамдсан тэгэл орших гэж оршин тогтнох гэж махаа идсэн ямар ч одоо хөгжил хөдөлгөөн байхгүй өөрсдөө төвчж чаддаггүй бусдаа төвчих боломж өгдөггүй энэ жижигүүдийг бол ингээд зохицуулах юмсан гэж манай салбарыг бол тэгж хардаг. Төрийн бодлогоор гэсэн үг тийм тэгэхгүй бол ер нь бүхэл салбар тиймд байдаг байхгүй. Одоо энэ бол төр улс зарим юм дээр бодлого байх хэрэгтэй. Тэрнээс шинийг ингээд ерөөсөө ардчил эрхчлөөгээд бүх юмыг тавьчих болохгүй шүү дээ. Одоо жишээлх юм бол юу гэж сошиалыг ар нөгөө үг хэлэх үзэл бодлоо эрхчлөөг хамгаалж байгаа одоо би хүртэл одоо тэр хөгжлийн эрхчлөөгээр сая жилдэл явдаг хүний нэг. Гэтэл сошиал маань өнөөдөр иргэд бидэнд дийлдэхээ байсан. Өнөөдөр зөв тэнд хэн чанга ашигласан, хэн бусдыг муухай үгээр хорон үгээр доромжилсан, хэн одоо тэр бүдүүл авирсан хүмүүсийн маань үздэг орчин болчихсон. Тэнд ингээд зөв юм яриад, хэрэгтэй юм яриад зүгээр номхон томоотой сууж байгаа эрдэмтэн үнэгийг сонсгоо барьчлаа шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлж байгааг зайлшгүй зохицуулалт байх хэрэгтэй юм даа байх л хэрэгтэй. Ер нь бол одоо нөгөө төрийн зарлаг гэдэг бол одоо тэрийг одоо хин бэ те шашин төр нөгөө ялгалахгүйгээр одоо иргэн л бол дагж явах ёстой л гэж юу байдаг тэр тусмаа. Ер нь одоо бүх салбарт тэр таны дөрөвний ярьдаг асуудал байна л да. Нэгөө талаасаа бол яг энэ зах зээлийн зарчим юм тийм ээ. Одоо бүгд ингэж гарч ирдэг тийм ээ. Тэгээ өрсөлдөө гарч ирдэг. Тэгээд тэрэн дотор хамгийн зөв зохион байгуулалттай стратегтэй бодлоготой нэг хэрэгцээтэй тийм ээ байж чадсан одоо үлдэж үйл ажиллагаагаа явуулдаг ийм зарчим юм болоо гэж би бас зарим байгаа. Гэхдээ наадах чинь яг энэ зах зээлийн шудраг өрсөлдөөн гэдэг энэ зарчим дээр бас яг Монголын онцлог Монголдоо ингээд Монгол хөрсөн дээр тавиад үзэхээр бас нэг тийм их тийм сөрөг үр дагавартай нэг юм байгаад байгаа. Бид нас ч их цөөхүүлээ. Бараг одоо өнөөдөр энэ цаг үед бол нэг монгол хүн бол 5 хүний ажил хийж ажил бидний улс орн хөгжинэ. Тийм ээ. Тэгтэл нэг салбар руу ингээд бүгдээрээ дайрч ороод цаг хугацаа тэнд одоо нэг 3 юм уу 5 том байгуул хийгээд явчихмаар ажил дээр 30-40 нөхдүүд ингээд тустай явчихад тэгээд тэнд өөрсдөө ч дэвжсэн юмгүй бусдыг ааш хөгжүүлсэн юмгүй хугацаа алдаад ингээд одоо бүх салбарт харагдаж байгаа. Манайхан ингээд нэг бүтээгдэхүүн шинэ бүтээгдэхүүн хийгээд тахта зөвл бусдын дураач хийгээл тэгэл нөгөө анх санаачилж хийсэн нэг бол тэрийг муулаад тий анх санаачилсан хүн ч ашиг олж чаддгүй дараа нь үржүүлээ цааш нь дуурайгаад явсан хүмүүс ч ашиг олдгүй дэмий баахан цаг алдаал нэг ингээл явдаг шүү дээ. Одоо жишээлх юм бол үүдгийн ойдлын өгүүлдэгч гэдэг шүү дээ. Одоо нэг ойдлын үйлдвэр ингээл байж идэл чинь тэнд нь юм сурсан хүмүүс нь нэг бодволын болон нэг машин тавьчихвал нэг машин бодолж байгаа суудаг нөгөө хүндгээ байнга орлоготой ч юм уу гүү ч юм уу ингээд нөгөө тэнд чинь 10 хүн ажиллаж байсан бол 5 дэгээ явах орчилж 5 жижиг юм тэнд нөгөө хамтаа тэгээд нөгөө гол үйлдвэртэй ч нэмэр байхгүй ашиг байхгүй нөгөө 5 дааш ашиг байхгүй ч жишээтэй хөвөл мэдээлэлсэн тийм. Тэгэхээр ингэж бид нар зах зээлийн өрсөлдөөн эрхтэх шатаа өрсөлдөөн гэдэг юмд хууртаж ингэж хүчээ сарниулдаг санхүүгийн хувьд одоо дорой хатдаг угаасаа хөгжиж чадахгүй ингээд байрандаа байдаг энэ юмас л одоо татгалзмаар байгаа байхгүй. Угаасаа хийх ажил зөндөө шүү дээ. Монголчууд яагаад ингээд хажигачийг оршуулах тэр газар орныг нарийн шинжиж тэр зан үйлийг тийм алдаа гаргахгүй төгс хийх хэрмэлцдэг байсан юм бэ гэдэг нь би ч түрүүн хэлсэн шүү дээ. Ерөөсөө л энэ
талигаачийг зүйтэй өдөх нь бол үлдэж байгаа ураг удамдаг сайн гэдэг энэ үүднээс явдаг. Тэгэхээр энийг бол мэдээж юу гэдгийг шинжлэх ухааны аргаар нотол энтер гэд ярих нь бол утгагүй. Энэ угаас нь үдэн дээр байж. Өөрөөр хэлэх юм бол нутаг орон болгонд л одоо за тэдний талигаачийг нэг аавыг нь ингээд нутгалуулсан тэрнээс хойш хүүхдүүд нь ингэж явж байгаа их уруудаараа болсон ч гэдэг юм уу эсвэл одоо тэднийх одоо ингэж газараа шинжээд хэрэг багаар шинжүүлээд тэгээд ингэж зам үлхийгээ тавьсан тэрнээс хойш эднийх нь амьдрал нэг сайжирсан ч гэдэг юм уу ийм жишээ бүр ерөөс нутаг болгонд бий. Зүгээр Улаанбаатарт бол жишээлх юм бол юу гэдгийг нөгөө олон газрын олон хүн суулчихсан учраас яг энэ бодит жишээнүүдийг бол нэг ярьдгүй юм шиг байна. Тэгээ нөгөө нийтийн орчуулгандаар яачдаг энэ бол тэгэл тэрэн дээр бол ерөнхийдөө л очиод нэг тэр алсын уулын одоо нөгөө жийлгэх, дэрлүүлэх тэр зүгжигүүдэл харахаас биш. Яг тэр нөгөө уламжилтын үсийг басдаг гэж газрын нарийн шинжлэх тусах зүй шүү дээ. Зүгээр тэр газар шинждэг юу бол өөрөө газар шинжээний судар гэж олон судрууд байдаг. Нутаг нутгийн одоо тэр зурхаачид өөрсдөө бас нутаг орны онцлогтой тийм шинжээнүүд бий. Тийм өвдөстэй, онцгой чадвартай хүмүүс ус тэр газар орны онцлогийг хардаг, шинждэг ийм ёс чиглэл бий. Тэгээ ер нь тэд монголчууд ч энэ оршуулгын соёл бол их мундаг өвөр мөц бөгөөд их мундаг ийм соёлтой хардсан шүү дээ. Тэгэхээр бид ч гэсэн одоо цаашид бол зүгээр л одоо юу гэдгийг талигаачийн оршуулгын зам үүдийг зүгээр л нэг ёс төдийг үүсгэх юм уу? Үнэхээр одоо төвс төгөлдөр хийж чаддаг. Дараа нь одоо энийг бас ингээд сайхан хүндтэй авч явж чаддаг тийм байгууллагаар хийх юм бол надад сонголтын асуудал. Би бол ерөөсөө ямар ч тохиолдолд одоо юу гэдгийг мэрэгшсэн ийм байгууллагууд зүйл бий болсон гэх баяртай байдаг. Энд чинь өөрөө эргээд энэ хотын соёлд бол зайшгүй байх хэрэгтэй. Зүйл. Тэгэхээр энийг ингэж одоо юу гэдгийг буйны цогц үйлчилгээ үзүүлдэг ийм байгууллагууд бий болоогүй байсан бол бид нар нөгөө шинжгээд тэр л байдлаар талигаачтай оршуулаад тэгэл газар малтахгүй тэр нь яах вэ доо тэгэл хамаагүй их хэцүү л байдалтай. Дээрээс нь замбраагүй амтан хүн айлгаж ичээхээр тийм ч одоо нөхцөл байдлууд үүсэх байсан байх л та. Тэгэхээр энэ буйны орчин үеийн үйлчлэг бол үнэхээр бидэнд яг хэрэгтэй байсан үйлчлэг. Хүмүүс янз янз л ярьдаг л да зүгээр одоо юу гэдэг үнэтэй байна, тийм байна, ийм байна гэж хөөг нийл. За яг улс орон төвтөргөө нийтээрээ бол одоо эдийн засгийн байдал хүнд байгаа нь үнэн. Гэхдээ яг талигаачийн одоо тэр зам үйлийг бас нэг тийм эцсийн замд нь бол дүүрэн сайхан үднэ гэдэг утгаараа бол тэгэл Монгол хүн заавал нэг тэр утга үлэгдэлтэй төвлөр дөрвөн сайхан хийчихийг боддог л доо. Тэр утгаараа л одоо энэ буйны газрууд бол их хичээж ажиллах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд энэ юу гэж юм гэхээр нэгдүгürt за яг хөө тэр хүн аль буйны газрыг сонгох нь бол тухайн хүмүүсийн багт улсын талигаачийн үлдэж байгаа хүмүүсийн сонголтын асуудал. Гэхдээ буйны байгууллагын дотоод одоо юу гэдгийг соёл гэх юм уу, өөрийн одоо баримтлах үнэт зүйл гэх юм уу, тэр нь бол их чухал юм шиг байгаа. Тэнд яг хөөхөд тэнд ажиллаж байгаа ерөөсөө стаучны хэлээр ханаас хаалгач нь хүртэл одоо бүгдээрээ бол бүр нэг үнэхээр чин сэтгэлээсээ энэ үлд бүр нэг тийм бурханлаг сэтгэлээр ханддаг. Тийм тэгээд одоо тэр талигаачийг өдөх юм бол яг л өөрийн ах дүүсээ өдөж байгаа юм шиг тийм л үнэн сэтгэлээсээ ханддаг ийм байгууллагт бол мэдээж хүмүүс үйлчлүүлэх нь дуртай байх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь хандлагч нь ойлгомжтой шүү дээ. Үүдээр нь орж ирээд харахад л ер нь тодорхой байдаг аливаа байгууллага. Хүмүүст нь уулзаал одоо энэ буйны ажил мэжилгээл ингээл явж явах чинь нөгөө бэлтгэл хангах гал явж явахад л харилцаж байгаа харилцаанаас тодорхой байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол ер нь тэгээд энд ажиллаж байгаа хүн бол би үнэхээр буйнтай хүнд хэрэгтэй ийм ажил үйлийг эрхэлж байгаа юм шүү гэж тэр хүмүүс бол бас өөртөө тийм чин сэтгэлээс ухамсарлсан, итгэж үнэмшсэн тийм байдлаар л хандуулах сайн юм шиг байна. Үнэхээр хүмүүс чинь тийм ууг ашиг тохиолдчихсан өөрхөө сэтгэл санаа таагүй ийм л нөхцөл чинь тэгэл энэ дөрн бодлон тэ самуурн нэг юм олон дахиж хэлүүлнэ. Учрыг нь олохгүй бодлон зөндөл юм болдог шүү дээ. Тэр болгонд нь төвчээр хүлээцтэй байгаад учрыг нь гаргаж хэлээд ийм гэдэг ингээд сайхан заагаад тохиолдол их сайхан байдаг. Тэрнээс одоо манай нөгөө
зарим лангуундаа сууж байгаа нөхдөч ингээд юм осон гот нуцаа ширтэж чад хариулт хүний хөвцөн л харангуутаа заа энэ ч угаасаа авахгүй юм байна гэдэг. Гадна байдлаар нүнлээд харьцдаггүй гэдэг. Тийм одоо харилцааны юу гэдгийг үйлчлэгээний соёл байж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол би ч одоо бас яг тэ тэгэл бас зэнцэл буйны ажилд явж л байсан. Тэгээд ийм л юм байвал зүгээр хүн чинь их баярлдаг байхгүй. Тэ яг дэмжин сэтгэлээс ингээд яг өөрөө одоо өөрийнхөө төрсний төлөө явж байгаа юм ингээд хүмүүс үйлчлэхэр чинь маш сайхан байдаг шүү дээ. А тэгээд нөгөө нэг юм нь бол яг одоо хүмүүс чинь юу юм сүүлийн үеийн орчин үеийн үйлчлэгэнд бас цаатай хандж байна. Ягаад гэвэл зөвхөн бараг л одоо тэр ийш тийшээ гүүгээл цуглуулаад баахан хүмүүс яваал цаг нараа алдаал ингэдэг юм чинь бол ялангуяа тийм өнөөдрийн хөдөлгөөнд дунд тэгээд ялангуяа одоо тэр хүн бүл муутай энэ хүмүүст бол одоо ингээд цог зөвчлөгөө зурчихт маш сайн багт. Тэгээд ингээд очлоо хүнд бүх зан үйлийн заагаад өглөө хийлээ. Зөвхөн одоо тэр хүндэтгэлийн ёслолтой л одоо тэр хүмүүс бол оролцож байгаа. Үлдсэн нь бүгдийн өмнөөс нь хийгээд гэж байгаа гэж бас их том ажил л та. Тэгэхээр энэ оршуулгын соёл гэдэг юм маань байнга л өөрчлөгдөж байгаа биш өмнө хэлсэн дээ. Одоо тэгээд юу гэдгийг 20 дугаар зуун гэлтэх чинь Европ маягийн оршуулгаар ороод ирлээ. Тэгжээс чинь дэр нөгөө улшунгахныхын хэлбэр хийсэнд нь ингээл цаг үеэд дагаал хөшөөнд нь хүртэл дандаа өөрчлөлт ороод явдаг. Тэгжээд бүр энэ зан үйл маань тэр чигээрээ ч бас одоо юм өөрчлөлт орох юм тохиолдлууд байна л та. Тэгээд хамгийн гол нь Улаанбаатар шиг ийм одоо улсын хүн амын талыг нь агуулчихсан ийм том тэгээ ийм нягт бас одоо яг нэг хэлэхэд бол газар багтай ийм орчинд бол орчин муутай болчихлоо шүү дээ. Чиглэн дээр бүх юм их орчин муутай болсон. Тэгэхээр ийм нөхцөлд бол ерөөсөө энэ буйны иж хүрэн үйлчлэгээ үзүүлдэг газруудаар дүүшлэх нь зөв юм шиг байна. Ягаад тэгэхээр тэнд чинь бол өмч хэлсэн дээ. Их олон давуу тал байгаад байна. Нэгдүгürt үнэхээр тэнд бол юу гэдгийг тэр цэвэр тэгээ бүх юм одоо дэг ном журмынхаа дагуу тогтцсон соёлтой. Тэгээд тэр нь эргээд юу гэдгийг зүгээр нэг хүнийг оршуулаад орхоод явчихж байгаа биш. Тэрийг арчил торддог, цэцэрлэгжүүлдэг, ногоон байгууламжийг байгуулдаг, тийм ээ хамгаалдаг. Гэх мэт ийм их олон давуу талууд байгаа. Хүн бол тэр болгон юу гэдгийг нэг ханшныхэр нэг очиж хайж явж байгаад нэг талигач хаа булшиг олоод тэгээд олон дунд заримдаа онгодон жил болсон булшиг олохгүй ч хүсэж байгаа хүмүүс биш шүү дээ. Ийм замбраагүй байдал биш. Энд чинь бүх юм зэгцтэй ийм нөхцөлд тэгээд хүн ч гэсэн өөрөө сэтгэл амар шүү дээ. За би бол ямар ч байсан аав ээжээ ч гэдэг юм уу одоо хамаатан саднаач гэдэг юм уу тийм ээ. Юу ялаа. Үнэхээр бас ийм сайхан газар оршоочлоо гэдэг. Тэр нь өөрөө сэтгэл төвөр байх жишээтэй. Магадгүй одоо өр хүүхдүүд нь за одоо хэдэн үеэрээ дараагийн үе маань ямар ахыг мэдэхгүй байна. Зүгээр хэдэн үеэрээ одоо ингэж өвдөдсөхийн энэ юунд шагналт хүндэтгэл үзүүлж чадах нь гэдгээс хамаарат энэ сүүлд нь ч гэсэн зэгцтэй байхгүй. Одоо 70 давхар тавчаа тавьдсан ч юм уу аль нэгэн задгаа талбай тавьдсан хүмүүс бол эргээд олгох хэцүү шүү дээ. Тэнд нэг тийм чулуу байгаа мөшөөнийхэн чулуугаар хайдаг ч юм тийм юм байгаа шүү дээ. Яг одоо ийм буйны байгууллагч нь бүх юм тооцоотой судалгаатай номер дугаартай тийм ээ. Ингээд түүхтэй байж байна. Гэх мэтэр ингээд юм олон давуу юмуд байна. Тэгэхээр ерөөсөө энэ хотын соёлд бол бас их чухал үүрэгтэй. Би өөр хотын соёл гэдгийг олон дахин яриад байгаа учраас бол бид чинь одоо яг л дэлхийн хотуудтай адилхан ийм л хэмжээний тийм одоо мегаполис хот болчихлоо шүү дээ Улаанбаатар маань. Тэгэхээр ийм хотол юм бол бид нар ч гэсэн оршуулгын соёлдор ч гэсэн яг л тиймд байх хэрэгтэй. Тэгээд тэрний эхлэл бол одоо харин хаачаа тавигдаад байх шиг байна. Явж байна. Эхэлж байгаа юм гэдэг бол одоо мэдээ цаашаа өргөжлөд явна. Илүү сайн болно. Тийм болохоор ирээдүйд бол бид нар нэг юу гэдгийг нэг өнгөрсөн 100 гаруй жилийн нэг замбраагүй оршуулгын энэ нөхцөл байдлаа бол одоо нэг юм засаж авах юм эхлэн тавигдчих шиг байна да. Тэгээд энэ дээр төрөн жанхаараас хувийн хвшлийнхэн маань мэдээж одоо чинь өөрсдөө энд бол гол ачаараа өрч байгаа усуд санаачтай гаргаад явах нь ойлгомжтой. Энийг төрийн бодлоготой уялдуулаад за тэгээд ард иргэдийн өөрсдийнх нь тэр мэдлэг тийм ээ хандлагатай зөв хандлагатай нь уялдуулаад явах юм бол энд яг л бусдад орох шиг тийм
орчныг бол бий болохгүй юм байхгүй л гэж бодчих. Тэгээд хамгийн санаа зовоож байгаа асуудал бол яг үүндээ юу гэдгийг бусад энэ газаргүй газрууд чинь ийм өндөр болоод эхэллээ шүү дээ. Айгүй бол бид нар тийм соёлоор үзэнэгэн зөвхөн явахаас л өөр. Тэгэхээр тэрийг ч гэсэн бид нэр одоо урьдчилж бодож яадаг. Ерөөсөө юу гэдгийг оршуулгын зан үйлхтэй зэрэгэл ингээл зүгээр өгчтэй юм шиг ботмоор хүмүүс судалгаатай байх хэрэгтэй. Тийм эдгээр нийлгээний ажлууд хийж явах хэрэгтэй. Бид харж төлөвлөх хэрэгтэй. Тийм одоо суурин газрын төлөвлөлтөнд нь бол туссан байх хэрэгтэй. Газар орны байдлаас өсвөлэл одоо тэлэлт одоо бүх юм л тооцож хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид чинь бүх газраа ингээд 0.7 гагаар нь хүмүүстэй хаваагаад очих биш. Одоо энд бол зайлшгүй их хотын хэрэгцээнд байдаг тэр газруудаа бол авч үлдэж төлөвлөх хэрэгтэй. Тэрний нэг нь бол ялтгуур оршуулгын газар байх хэрэгтэй. Зөв. Галерейд байгаа ирснэх та бол одоо шашны талаар, тэнгэр үзлийн талаар нэлээдгүй олон судалгаануудыг хийж одоо явсан хүн. Тэгэхээр энэтэй одоо энэ үүлийн үр тийм ээ дахин төрөл дараа төрөлгийнх энэ ойлголт маань одоо энэ оршуулгын зан үйлтэй хэрхэн холбогдож идэх юм лөө энэ талаар та нэг маш нарийн холбоотой. Тэрийг монголчууд ч их сайн мэддэг байсан. Сайн ч мэддэг байсан учраас энэ талигачийг оршуулах зан үйлийг төвс хийж чаддаг юм л ардсан байсан л да. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр одоо тэр талигачийн нас орж байгаа өдөр судар тэгээд өөрийнх нь жил нас ч гэдэг юм уу бүх юмуудын зурхаагаараа ингээд нарийн тооцоод тэгээ одоо ийм зүг рүү ийм уцтай ингэж ийм ёсгий гэж гэдэг бүх юм одоо ингээд тооцоолж гаргаж яагаад тэгээд өршүүлж штэ ингэж нарийн гаргадаг ийм артан бол цөөхөн тэгээд зурхааг ингэж одоо оршуулгын зан үйлд нэрээ ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ нь өөрөө эргээд одоо бас л нөгөө үлийн үр нүгэл одоо юу гэдгийг бидний нөгөө ярьдаг тэр юмтай бас нарийн холбогдгоо. Яг тэгэхээр тухайн хүн ямар нэгэн нөхцөл байдлын улмаас болоод халтаа оноо гаргасан байж болно. Тийм ээ. Нүгэл үлдсэн байж болно. Бас эсвэл одоо тэр бурхан болохдоо тийм таагүй эсвэл үлдэж байгаа хүмүүстэй таагүй. Үр удамдаа таагүй байж болно. Тэгэхээр тэрийг бол энэ оршуулгын зан үйлээр засаж байгаа шүү дээ. Оршуулгын зан үйлийн зөв хийчихтэй зэрэг тэр хүний юмнууд нь засагдаад одоо ингээд нэг талаасаа бол яг зүгээр сэтгэлийн юм шиг бодож байгаа боловч нөгөө талдаа энд бол бас ирээдүйд бол шинжилгээний хурал зайлшгүй тайлагдах ёстой бас нэг тийм чамд нууц юм л энд байна гэж би боддог судлаач. Ягаад гэвэл тэнд нэг тийм харилцсан үедээ монголчууд ер нь тэр монголчуудын уламжлалт мэдлэг бол өнөөдөр шинжилгээнд бүрэн тайлж чаддаг бас их мэдлэгүүд байгаа даа шүү дээ. Тэр одоо эрт дээр үедээ ямар замаар олж авсан мэдлэгийн гэдэг нь бол сонирхолтой ойлгомжгүй. Тэгтэл тэдний мэдлэг өнөөдөр буцаал нотлогдоод байгаа. Жишээлх юм бол юу гэдгийг за янз янзын өв сургамлыг ингээл тийм өвчин сайн, ийм өвчин сайн, малын амтны ийм эргэтэн тэрэн сайн гэдэг юм ингээл явдаг шүү дээ. Жишээ нь хамгийн энгийн жишээ юу ба шүү дээ. Одоо буурын ороо орох үед нь одоо тэр нэг энэ бохих гэдэг одоо энэ шилнээс нэг тийм шингэн гардаг шүү дээ. Тийм тэгэхээр энэ шингэнийг бол жишээлх юм бол ингээд тийм өвчнөд сайн гэж хэрэглээл эртнээс яваад байна. Тэгэхэд сая одоо 2-3 жилийн өмнө манай эрдэмтэд бол тэрийг судлаад үнэхээр ялтгүй одоо хорт одрыг дарангуулдаг ингэдэг ийм онцлогууд одоо энд байдсан байна гэдгийг гаргаад ирж байгаа байхгүй. Тэр нь тэгэхээр нэг уламжлалт мэдлэгтэй очиод нийлчихэж байгаа. Тэр энийн шиг маш олон жишээ нь бас тэрэн дээр зүгээр өнөөдөр бол юу гэдгийг энерги одоо эрчил центр гэж яриад байна да. Тэрнтэй холбоотой юмудыг шинжлэх ухаан хараахан баталж чадахгүй байна. Гэхдээ бас тэр бол эргэл батлагдана. Ер нь бол угаасаа л чинь шинжлэх ухаан шашаагаар бол бие биенлэг ингээл авартай уламжлалт мэдлэг шинжлэх ухаан хэвчин бие биенээ яваад шүү дээ. Тэгэхээр энэ бүгдээс харахад бол одоо бас яалтгүй энэ орчуулгын зам үйл гэдэг бол өөрөө тэгээд тэр эцсийн замд нутагт нь алтаа гаргахгүй зөв сайхан гэж юм бол харин ч бүр одоо амьдтаа үлдсэн нүглийн хөвтөл сайруулад явдаг. Ийм л хичүүдээ тэгээд дараа төрлийн ортуулж өгнч гэж одоо зам үүдүүд хийж л байна. Тийм сайн төрөл төрүүлэхийн тулд ийм засал хийнэ гэж дом хийж гэн
За ламын ёсондоо бол одоо ном судар уншуулж байна тийм ном уншуулна тийм боён гэдэг байна. За бөөгийн ёсондоо бол домууд хийж байна бас. Тийм бид нар чинь бүгдээрээ л эргээл тэр хүний үр удмын сайн нийтлэл бас одоо талигаа чи өөрийнх нь дахин төрөх тэр дараа төрлийнх нь сайн хүн болж төрөх тэр юуных нь замыг засах ийм зан үйлүүд бол манай уламжлалтанд байгаад байгаа байхгүй. Ер нь тэр оршуулгын зан үйлд хийгдээд байгаа оршуулгын үйл ажиллагаан дээр хийгдээд байгаа энэ нөгөө зан үйлүүд ба шүү дээ. Одоо тэрийг тэгнэ энийг ингэн толгойд орно юм гэл ингээд энэ болгон өөрөө дандаа бэлэгдэл агуулсан. Тэгээд тэр дахин төрөх өөр хүүхдийг нь сайн сайхан явуулахын тохиолдолд хийгдэж байгаа зан үйлүүд гэж ойлгож болох уу? Тэгэлгүй яг тэгэл энэ чинь нөгөө олон зуун жилээр ингээд уламжлаад бүр одоо тэр зан үйлүүд нь ингээд давтагцаар байгаа нэг ийм тодорхой стандарттай болоод явчлаа шүү дээ. Тэгээд тэр стандарт тодорхой хэмжээний ийм хэв юм гэх юм ээ. Хэв ёс болчихсон энэ зан үйлийг бол өнөөдөр ингээд яг нэг байгууллага мэрэгжлийн гэж одоо хэлэх хэрэгтэй. Тийм мэрэгжлийн байгууллага ингээд яг тэр энэ зан үйлийг үлдээд явна гэдэг бол өөрөө хэсэг зүг байхгүй. Яг тэгэхээр хүн болгон энэ зан үйлийг мэдэхгүй. Зааж чиглүүлдэг. Мэдэхгүйд нь зааж чиглүүлнэ. Тэгэл тэндээс чинь мэдэх юм аа мэдээд аван за мэдэхгүй байсан ч хамаахгүй шүү дээ. Тэр дөрөв одоо эдэнд даатгачих болно гэсэн дэр итгэлэн өөрөө бас чухал. Тэгэхээр одоо хамгийн гол нь ямар ч юунд бол бизнест ч бай, бусад үйл ажиллагаанд ч бай, ерөөсөө хамгийн гол нь итгэл байдаг, тийм ээ. Тэгэхээр тэр итгэлийг үйлдвэрлэж би уучлаарай үйлдвэрлэдэггүй хүн их зохимжгүй. Тэр итгэлийг бий болгож чадах үйл ажиллагаа эрхэлж чадна гэдэг бол тэр байгууллага хийх ёстой үйлээ сайн хийж байна. Тэр байгууллага бол одоо нөгөө хойчсын одоо тэр зан үйлийг бол ном ёсоор нь хийж яана л гэсэн үг. Тэрнээс манай чинь яд вөхөр зуурдаар өнгөрцөн ч байдаг юм уу янз янзын нөхцөл шалтгааны улмаас одоо тэр одоо бурхны шашны юугаар ярил л одоо өөр ч гэсэн ялгаа авахгүй тэнд одоо сүнс соргодогч байдаг юм уу төөрөгч байдаг юм ийм юмуд байдаг тийм ээ. Тэгээд тэр болгоны чинь бас ингээд одоо ном судраа номын хүчээр эсвэл одоо тэр домны хүчээр ингээд засаад залаад явах хэрэгтэй зөв зөвхөн явуулаад ингээд нэг ийм л бусад улс орныхан харах юм бол бусад ард түмэн харуул ойлгомжгүй. Тэгэхдээ яг үүндээ бол хэрэг дээр бол яалтгүй одоо энэ бол хийгдэх ёстой ийм л хийгдэх ёстой гэдэг нь одоо олон зуун жилийн бидний амьдралаар батлагдчихсан нэг ийм манай энэ орчуулгын зан үйл байгаад байгаа. Тийм тэгэхээр энэ чинь нөгөө үйл өөрийн цайруулах мөн үү? Амьттай үлдсэн нүглийн цайруулж байна. Зам мөртөнд тохиолдох саадын одоо гинтийн тэр ямыг нь арилгаж байна тийм ээ. Тэгээд үлдэж байгаа одоо хойчсон удамд нь бас одоо сайнаар нөлөөлөх тэр талаас нь зам үйлээ хийж байгаа. Тэгэхээр бид нар бол юу гэдгийг хоттой холбоотой олон асуудал байдаг л да. Энэ оршуулгын зан үйл дээр одоо зүгжигээ яаж гаргах уу тэгэл одоо чинь нэг явсан мөрөөд яахгүй ч гэдэг юм уу дарахгүй ч гэдэг юм их олон түүхтэй юмуд бий зүгээр. Хуучин бол нүүдлийн байхад бол тэр чинь бас өөр байлаа шүү дээ. Тийм тэгэхээр энийг бол бас зарим юм бид нар орчуулжуулахс болохгүй. Тийм тэр одоо нөгөө нэг цагаан сараар зүгжиг гаргана гэж хошоо хартсан алгатай айл яах юм баруун тишээ хартсан яах ингээл нөгөө юм болоод байдаг шээ. Тэгэл тэрийг зохицуулаад явж байгаа шүү дээ. Энтэй адилхан бид нар энэ зан үйлэн дээр энэ хорой цэрүүдийг бол одоо яг тэр уламжлаад ирсэн юм л тэгж яваад байгаа болохоос шүү дээ. Тэрэн дээр чинь гарц гаргаад байгаа нь баяжлах шүү дээ. Тэгэхээр энийгээ бид нар бас орчин цагтаа уйлдуулах хэрэгтэй. Хуучныхаа юмыг авч үлдэнэ. Тэгэхдээ орчин цагтаа уйлдуулна, нөхцөл байдалтайгаа уйлдуулна тийм ээ. Тэгэхээр бид нар хүссэн ч хүсээгүй одоо зарим юм дээр бол энэ зан үйлийг бол бас өөрчлөхөөс арга байхгүй шүү дээ. Нөгөө л хотын соёлыг бас даахаа. Одоо бид нар хот дотор ингээд гал асаагаал хоёр галын дундуур хүн оруулах чинь таатай биш үү. Тийм учраас тэр чинь тэр уйны газар дээр энэ зан үйлүүдээ бүгдийг нь үлдчихээд тусгай зэг дээр үлдчихэл наашаа өрөөд тэгэл хориг зэрэг болчих шээ тийм ээ. Гэх мэт энэ дээр бол одоо манай лам хуургууч тэр энэ янз янзын бөөнөр чалгаа байхгүй бус жишнийхэн чалгаа байхгүй энэ дээр бас хүмүүс ойлгуул за одоо энээс цааш бол ингээд хориггүй болж байгаамаа. Энэ дээр бол одоо та нарт санаа зовлтгүй эндээс энэ хүртэл бол бид нар зайлшгүй үлдэх зам үйлүүд байна. Үүнээс
цааш бол одоо ингээ бүх цээр байхгүй боллоо энэ гэдэг юм их сайхан тодорхой ярьж өгөөд ойлгуулаад тэгээд энэ орчин үеийн хэрэг энэ уршуулгын зан үйл бол үлдэх ёстой л. За ингээд өнөөдрийн подкастын маань цаг дүүрж байна. Тэгээд ярилцлагынхаа төгсгөлд та миний асуугааг үйлдсэн одоо энийг л бас нэг хэлчмээр байсан гэсэн юу байна? Тэрийгээ та юу яах вэ? За хоёулаач ер нь нэлээд өргөн сэдвээр ярилцсан баха. Тэгэхээр би шинэ юм хэлэхээс илүүтэйгээр хамгийн чухал гэсэн юм давтаж хэлмээр байна. За. Тэр нь юу гэхээр ерөөсөө би түрүүн нэг өөрийнхөө салбараар мэдээллийн салбараар жишээ аваад нэг ярьсан да. Манай салбарт бол жишээ нь төрийн оролцоо зайлшгүй одоо хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлэх юм бол зах зээлийн зарчмаар явхаар энэ маань өөрөөр хэлэх сөрөг үр дагавар авчирдаг, хүч тарамдуулдаг, эдийн засгийн хувьд бол бүгдийг одоо уналтанд оруулдаг нэг юм бол зэрэгцэн одоо чөлөө төрөлтөө гэдэг нэрийн дор одоо маш олон жижиг хөв мэдээллийн хэрэгсэл бий болцоход аль нь ч дэвждэг. Гэтэл Монголын хүн амын тоог авч үзээд тэрэнд одоо ер нь ерөнхийд ингээд харахад бол манад 3 сайн том сонин, 3 том телевиз, 3 том радиоч гэдэг юм уу тийм. Нэг иймэрхүү л байхад болцохоор харагдаад байгаа. Тэгэхээр энэ их олон салбар дээр анзаарагддаг. Нэг юм хийнгүүт л бусдууд нь дагаж хийгээл аль нь ч ашиг болохгүй бүгдээрээ тараад талах болчихдог. Тэгээд тэр нь ерөөсөө ямар ч нэгдсэн зангидсан зохицуулт бодлого байдаггүй. Дур дурандаа нэг ийм нөхцөл бүх салбарт харагддаг. Яг энэ бол энэ оршуулгын үйлчилгээ эрхлэх энэ чиглэлч гэсэн бас байна уу гэж харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо бас төр зайлшгүй орж явах хэрэгтэй. Яг л энэ маш чухал юм байдаг байхгүй. Энэ дээр бол төр оролцоод тэр зохицуултуудыг хийгээд дэмжлэгээ өгөөд тэгтээ ерөнхийдөө бол үнэхээр энэ нөгөө хүний амьдрал хийгээд одоо өнөө хийгээд хойдохтой холбоотой асуудал учраас энэ дээр бол хүний сэтгэлийн асуудал, иргэдийн сэтгэл зүрхний асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тэр яах вэ гэхээр зэрэг үнэхээр хийж чаддгийг дэмжээд хийж чадах боломжтойг юм бодлогоор дэмжээд хоёрын хооронд одоо ингээд хүч тарамдсан нэг тийм оромдсон тийм байгууллагууд бол ерөөсөө зөвшөөрлүүдийн цуцлах хэрэгтэй. Ер нь олон салбарыг тэгмээр тэгжээ жил Монгол өнөдөр өгч шүү дээ. Бүгдээр нэг бичхэн дүүс урахаар нөгөөх нь зэрэгцүүлж барсараа бол бид нэр бүх орлогоо тэгэл хуваагаал хамгийн холтгоол байцгаасан. Тэрний оронд нэг нь том дэлгүүр бариад ашигтай байгаад нөгөө олон хүмүүс чинь өөр чиглэлийн юм хийгээд явсан бол өдөд Монгол бас өөр байх. Тэгэхээр энийг бол юу гэдгийг тэгж нэг зэрэгцэж олуулаад айрдаг юм бол энэ биш ээ. Тэг яг одоо мэрэгшсэн бүр учир утгыг олсон. Тэгээд энийг бол бүр төгс мэддэг болсон. Жинхэнэ утгаар нь үйлчлэгээ хийж чаддаг болсон. Туршлагатай, хүчин чадалтай. Тэгээд ийм байгууллагуудаа төр бодлогоор дэмжээл. Бусдад нь бол заавчлаарай гэдэг үг хэлмээр санагдав. Яхан хамаагүй танаас салбар руу ороод ярьчлаа шүү дээ. Гэхдээ одоо тий өнөөдөр чи хоёлаа нэлээдгүй хугацаанд л энэ оршуулгын зан үйлтэй холбоотой үйлчлэгээтэй холбоотой юм ярьсан юм чи одоо таны өгөнтэй хэлгүй яах вэ? Тэгэхээр манай үндсэн хуулийн ч байгаа шүү дээ. Нөгөө төрн шашнаад эдэлж шашин дөрөв хөндлөн байт юм ээ. Энэ юу хэлж ийнэ бол бүхний дээр хэдийгээр олон шашин байгаа боловч олон шашинд Монгол улс боловч хамаг бүхний дээр бол төр байх хэрэгтэй. Ер нь хүчтэй төртэй байж бодлого сайтай төртэй байж л улс орн хөгжиж шүү дээ. Тийм учраас бид нар бол ерөнхийдөө энэ оршуулгын зан үйл дээр ч гэсэн энэ шашнуудын юу гэдгийг сүм хийдүүдийн ч гэдэг юм уу энэ оролцоог бол үгүйсгэж болохгүй. Энэ байх ёстой уламжлалт соёл. Гэхдээ бодлогын хувьд бол төрөөл байтах ёстой гэж би боддог. Төр энийг зохицуулж, төр алсын хараатай байж энэ одоо оршуулгын зан үйл бол жинхэнэ одоо орчин үеийн шаардлагат нийцсэн ийм байдлаар бол цаашаа үргэлжилнэ. Өөрөөр хэлэх юм бол бид нар чинь газартай холбоотой тийм үү? Зан үйлтэй холбоотой, өөр бусад их олон хүчин зүйлтэй холбоотой их олон юмны уулзуур дээр бол оршуулгын зан үйл явагддаг.
Тэгэхээр тэн дээр зүгээр нэг энэ зохиц үйлчлэгээ эрхэлдэг байгууллагын эрх мэдэл хүрч байна, хүрхгүй ч байна. Хэн нэгэн хүний одоо бодсон хүснээр бол энэ явдаг ажил биш. Энэ бол яг төрийн бодлогоор явах хэрэгтэй. Тийм учраас би ерөөсөө төр маань өөрөө зөв бодлого гаргаад тэр бодлогын бүгдээрээ дагаад ингээд яваасай. Зүгээр юуны утгаар харахад бол оршуулгын зан өгүүлж гэдэг юм уу, оршуулгын цогц үйлчилгээ гэдэг утгаараа харахаар зүгээр л нэг тийм ямар нэгэн аж ахуй нэгч ч юм уу нэг тийм байгууллагын эрхлэх ажлын шиг харагдаад байгаа боловч энэний цаана улс орны түүх асар олон юм явдаг байхгүй, уламжлал, соёл, тэгээд одоо орчин үеийн хэрэгцээ тийм үү, орчин үеийн бодлого, байгаль экологи асар олон юм байгаа учраас энийг бол зайлшгүй төрийн нэгдмэл бодлогоор гэхдээ тэр нь урт хугацаанд тууштай үргэлжилдэг ирээдүйг харсан ийм бодлогоор тэнийг зохицуулах хэрэгтэй. За баярлалаа танд. Бидний урилгыг хүлээж аваад тэгээд манай подкастт оролцож чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлыг солилцож тийм ээ. Хооччод болоод одоо энэ тэр буйны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын одоо ажилчдад хүртэл одоо сонсовчтой анхааруулжтай юм олон талын өргөн мэдээлэл олгосон танд баярлалаа. За баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Ингээд подкаст гэдэг энэ харилцааны шинэ хэрэгсэл маань үнэхээр их олон хүмүүст янз янзын одоо чиглэлийн мэдлэгийг бол хүргэж өгөх сайхан юм боломж болчихлоо л доо. Тэгэхээр энийг ингэж амжилттай ашиглаад бас ингээд өөрсдийн гэх юм байхгүй л дээ. Ерөөсөн монголчуудын зайлшгүй мэдж явах хэрэгтэй. Энэ сэдвийг өнөөдөр хөндөд тэрэндээ бас намайг тоож урьж оролцуулаад ингээд ярих боломж өгсөн та бүхэнд баярлалаа. За баярлалаа.